Санаач охтын чихолах подкаст. Хай яцхан. За сонсогчдын хүсэлтэд Өнөөдөр бид бүхэн жангуу мэргэж ирлээ гэдэг шиг гоё сонсогчдынхаа хүсэлтээр хов ярих болно. Энэ хов маань амар сонирхолтой ховнууд ярина. Яг бид хоёр тохиолдсон амар сонирхолтой ховнууд ярих гад бэлдсэн байж байна. Юу хэлтэй? энэ дэхтэй амар хөвгөлтэй. Ингээд амар олон комментад өгсөн, амар олон мессенжер энэ тэр юмнуудаа сэтгэлдлүүдийг унсан. Яг солонгос тэрэнгүүтлээ бид хэд ч маш олон залуучуудтай ингээд тааралцж байгаа гэж Танилцахаас өөр арга байгаагүй болж байгаа. Тийм. Гэхдээ уулзсан гэсэн үг биш. Аха, хичээлээс л. Тэнгүүд ямар тэнэг флиртинг хийдэм бэ гэдэг. Тэгээд одоо бит хоёр жинхнээсээ бүр амар олон орон орны залуусын сэтгнэлт, мал сэтгнэлтийг ярих болно. Йой. Гэтэ одоо бол жинхнээсээ нөгөө энэ зүгээр сэтэн учраас энэ бүр амар олон улс гаргаж ирэх магадлалтай. Яг үнэ. За, зүгээр одоо зүгээр л эхлэе. За. За, нэгдүгээр намарсан солонгос. За, Солонгос яг ингэсэн. Яг хамгийн тэмээн заяо. Надаа яг хамгийн тэнэг санагдсан нь яг энэ юм байна. Би ингээл зүгээр годмаар алхчихсан байхгүй юу? Тэгсэн чинь гівэнд нэг гар ингээд амар юм огцон нүүрлөө ингээд тулж алхаж ирснэ. Ингээ өөдөөс тэгээдсэн заяо. Солонгосоор ярьж чаддгүйг асууцсахгүй юу? Би тэг гахаад. За би яг хөө би гадаа царайд байгаа мэднэ. Тэгээ би ингээд яасан болоо гэдгсэн чинь шууд өөдөөс ингэж амар тулж ир зогсноо. Солонгосоор ярьж чаддаг болвол явлаг чогоо өгөөч гэж бодсон би. Өнөөдөр миний зүг чиг бодоод байгаа. Яг солонгосоор ярьж чаддсан бол дугаараа өгчөөж ш. Би тэгээ ингээд өөдөөс нь яг нөгөө нэг юм ангаа бидэг штэ. Өөдөөс нь солонгосоор би солонгосоор ярьж чадахгүй. Солонгосоор ярьж чадахгүй гэж байгаа байхгүй. Нэ энэ бүр надад амар ирүү санагдсан. Нэнгүүдээ дээрээс нь юм солонгос эрхтэй хүмүүс нэг юм сеттинг кэр бас хүн гэж кэрлт юм шиг хэлээ заяо. Нөгөөд ялч нөгөө сургалт цугаад ч юм ажил дээр ажиллаад нөгөө солонгос хүнтэй тархасаар арга байхгүй болоод яг ингээд уулзсан тохиолдол болж байгаа штэ эднэр чаа. Тэгээд тэгэнгүүт яг ингээл яа би юу гэж л угаасаа зөөгч үсээ тарахгүй тэгэхгүй нэ. Тэгсэн чинь ингээл зөөгч мөгч нь ингээл урдуур ороод хамаг юм хийж өгвөл тэгээд захирлууд нь харахад би ажиллаа мэр байгаа байхгүй. Болохгүй энэ хордоор ороод юм хийж өгөөд ээж болохгүй. Тэгсэн чинь би ажиллаа мэр ахаж чаа харин тий хамаг юм ингээ урдуур орж хийж өгвөл тэгэл тэгснэ чи ингээд одооноос солонгос найзтай боллоо штэ гэж мэ тэгснэ таны нэрий чи ингэ гэдэм бэ юу гэж дуудах юм ингээд тэгсэн чинь опаа гэдээ дуудах миний нэр аяга дуудахад хэцүү. Шиг ёо. Тэгээд би дуудах гинөө би ингээ опаа гэж дуудмааргүй аахгүй би опаа гэдгийг утгыг мэдэн штэ. Тэгээд би ингээ бүр дуудмааргүй санагдаад ингээ 저기요. 당신요. тэгээд бүр ингээ дуудах гингод бүр ингээ яг опаа гэж дуудчихлаа. Тэгээд би ингээд албаар яг ингээд чогийн өдөр ингээ сонсохгүй аахгүй жигнэсээ сонсохгүй ч юм уу мэдхгүй заяа. Хотоо сонсохгүй ч юм мэдхгүй заяа. Опаа гэж үнэхээр амнаас гарамааргүй аахгүй би бүр ингээ опаа харамлаа. Опаа гэдэг үгээ харамсан шүү. Тэгээд бүр ингээд холоос дуудаад болчих юм дээр зүгээр араас наацсан норон дээр зүгээр. Тэгснэ тэгээ ингээд гэрлөө хөргөж өгч мөгөөд нэг зүг гэхээр нь би хөргөж өгөөд харна ихэндээ юм бодоагүй байхгүй юу? Эдрээс надаас болон тавлах байхгүй юу? Тэгээ ингээд нэг зүг болохоор нь юм бодохгүй байгаа гэсэн чи харин бүр ингээд гэрийнх нь бөөндөө хоолнд орё гэдгсэн чинь үгүй би өнөөдөр хөргөж өгөх ёстой гэж мэгээд. 설마. Би тэгээ тэрийг сонссон заяо. Тэгээ би бүр гайхаад what? Гингүүдээ шууд очингуудаа би өнөөдөр өөр хүнтэй хоолцох ажилтай гэснээр зогтойгоо насан. Би 설마 нөгөө хүчин аягачин юм шийдтэй. Тий хооч арба. Захирлын хөхтөв. Аа тий. Тэгээ тэгсэн заяо. Тэгээ ингээд юу яснаа одоо ингээ янз бүрийн асуудал болох юм бол надраа холбогдожоор гэсэн чи дугаараа өчөх гээд тэгэхээр нь би ми дугаараар явж байгаа ингээд гэсэн чинь нөгөө ингээ асуудал гарах юм бол гэснээ ми дугаараа гэсэн шууд шалгаж малгаана. Ми бацтай орж байсан шалгаж малгаадсан за би тэгээд солонгос эрхтэй хүмүүсээр санаа араасгүй юм аа гэж хэлжсэн. Наад чи сонссон чинь солонгос гэхээсээ л надад Монгол болсон нэг санаа гарах. Тийм флиртинг гэж санаад байгаа юм. Тэгэхээр амар инээдтэй мэдрэл мөтэй гэх юм уу? Нэгсэн би яг сургуулаас нь нэлээд хол амьдарч байгаа шүү дээ. Тэгээд зуны амралтаа тодорхойлолт авахлаад тэгээд таксидад явж байгаа байхгүй юу? Тэгээд
бул дээр очиод таксид барьсан чинь нэг 2 хүн ингээд урдаа суусан да. Бүргээд 40 энэ тэр гэсэн чинь ингээд яваан замда амир эвгүй болоо явчихсан. Тэгээ хаана буух юм уу хин энэ тэрэг гэл ингээд хувийн амьдрал орж мөрөх гол юм асуух гал энэ дээр болоод тахгүй гэмэдлээ. Хаан сурдیں۔ Гэ би уртлын яг нэг сурдаг царайны хүн л нэг асуусан. Мүйс гинэ. Тэгэхээр гэл дотроо бодсоо штэ. Чи хаан буух юм гэхээр би шууд яг тэрэн дээр нь дөрвөлээ. Би бас мүйс. Би мүйс дээр боонаа. Яаж яхад мүйсээ оюутан мүйс гэхээр дургуур эдэг үсттэй. Яг би чиний яг дургуур гэж мэдчихээн. Яг нөгөө хүмүүс андуурж мандуураад ахаар амар илгийн санагдаад штэ. Тэрээс ихтэй амар муухайчтай юм билээ. Би чинь яаж яхад яг тийм боловсролын юм дээр эго амар өндөртэй. Одоо яалцчихгүй юм. Би бас амар эготэй. Сургууль сурж байгаа мөртлөө дээшгээ ингээд юу яаж штэ бахархаж байгаа мөртлөө доод зэргийн ингээд хүмүүсээ би бас ингэдэгээс нөгөө нэг телевиз дээр ингээл дадлан мадлах хийгээл телевизэн салбар малбарлаа ингээл очиж штэ манах тэнгууд нөгөө яг мүйсийн хажуугаар алхдаг штэ тэгэнгүүт яа мүйсээ байдаг юм харин тий яг гэж бодсон бүр яг гэж би чинь манах ч нь бол урлагийн сургуулиар номер 1 штэ тэгчингүүд яг ичээд амж айлсаар коцын тэр мэрүүгээр нөгөө коцоо гэдэг юм бодчихоо яг тэгээд юм аа. За тэр жахаа ястаа муухайч гэсэн. Ер нь амар эготэй заяа. Тэгээ байжсэн чинь харин би ихний класс дээр бона би мөс дээр ингэж уулзчих чамаа энэ тэр гэсэн чинь надаас мөнгө авахгүйсэн заяа. Тэгээд замынхаа голоор ингэ явж байхдаа зам дундах нэг таньдаг дэлгүүрлэг орч юм уу. Уулзчих гэлс хүрээ дээр яг 5 минут болж байгаа байхгүй. Тэгснээр надаа ингэ ундаа аваад ирж байгаа. Би ч үгүй такси барьж байгаа юм шүү дээ. Тэгээ байжсэн чинь мөс дээр очиад за хэд гарсан бэ гэсэн чинь мөнгө авахгүй гэсэн чинь. Үгүй ингэ мөнгө авах хэрэгтэй үстэй гэсэн чинь авахгүй чи энэ дугаар өгч. Харин тийм аа энэ чинь манай Монгол залууч гэдэг юм. Баггүй юу. Тэгсэн чинь хамгийн аимшигтай нь чи тэгвэл над руу нэг шилжүүлж. Тэгээ би мэдчихэж байгаа шүү дээ. Наа чинь дугаар муугаар мочтой гэдэг нэг шилжүүлж гэсэн чинь. Бүр ингээд үгүй би ингээд мөнгөний нэг ингээд өчөө та өөрөө нэг чи аваад. Тэгээ би чи яалцчихгүй ингээд надаа ингээд амар яаралтай нэг хэрэгтэй байгаа маа гэж солиороод бүр явуулдггүй. Тэгээ би чи уг нь ингээд мүйс биш мүйслогоо явах гээд байгаа шүү дээ. Тэгээд ингээд бүр ингээд болгоо байгаад 500 нэг шилжүүлдэг байхгүй юу. Тэгсэн чи яг намайг юу гэдэг алхаж агаад тэнгисийн тэнд очсон чинь ахан сайн ах бэ чадсан шүү. Уулзаж болно шүү гэдэг байхгүй. Тэгэхээр энэ одоо ямар гэ дотроо ингээл инээд хүрээд ингээд пимгэнээд байгаа мөртлөө. За энийг юмтай би таарахгүй тэгээд анхнаасаа би буухтаа хэлсэн байхгүй нөгөө нэг далимдуулаад тэнгисийн жишээ явахаар байвал тэнгистэй төхөө буучтаа гэж би бодсон байхгүй юу. Тэгсэн чинь одоо та хоёр хайчхан гэсэн чинь ардуур харуулна наа. Ингээд дугуй мууны юм хүн гэдэг энэ тэр юм хэлсэн. Тэгэхээр за таарлахгүй намайг ардаас дагаагүй гэд ингээд бодчихж байгаа шүү. Тэгээ би ингээд юм бичихгүй юу ч бичихгүй ингээд байжсэн чинь хэдхэн хоногийн дараа баг 3 хоногийн дараа би яг цуглаан дээр байсан байхгүй гэж тэгсэн чинь эхнэр нь залгаа натыг тэгээд чи юм яа надад шууд ингээд хэлхэн цааш ингээ яамаа инээ тэрээгээд манай дүүнэр хажууд байгаа штэ нэг тийм явуулсан юм шиг юу би босон бүх процессыг нөгөө нэг ингээ айгүй хөнгөн ярьж байгаа байхгүй юу тэгсэн чи яг үнээр ингээс чи одоо гээч нь одоо яасаа чи яглаараа манай нөхөрлөө нэг шилжүүлдэг инээ тэрээ би надад мессеж нь байгаа штэ чи ингээ мессеж бичлэгдсэн байж шиг амар хөдөлж штэ тийм амар толгодог юм биш үү нөхрөөс асуу. Тэмэн. Тэгэж өөр бүр яа. Тэгээд би цагдаа таандаа мандаа шиг гэсэн мөртөө ингээд цаана амар яаж байгаа шүү. Одоо би байгаа. Амар. Яагаад зодмод нуханы юм яриад байгаа. Яа амар ингээд салгалж малгалцсан юм шүү. Амар ууруу гэдэг. Тэгээд нэг хараал заахаас драматай болж илээ. Гэхдээ Монголын юм нэг юм таксийн доогт явдггүй мөртлөөсөө тэгдэг залуучууд бас амар их байдаг аахгүй юу? Ааха. Яг үгүй надад бол бас надад чинь бол дасчиж. Гэхдээ яг хоо ихнэр мөхнөр бол залгаагүй зүгээр яг ингээд хөргөж өгчөөд мөнгө авахгүйгээ зүгээр чамаа хөргөж өгье л гэж бодсон. Гэдгээ та Монгол эрсдэлчүүд амар хэд штий. Би чинь хэлний бэлтгэл сууж исэн штэ. Тэнгүүд яг нөгөө нэг юу болчихж байгаа байхгүй амар гадаад хүмүүстэй хамт суучих жаа штэ. Тэгэл тэгсэн чи яаж яхад яг ингээл бүгдээр орж ирсэн чи хоорондоо ингээл тохилцож мохолцаал заяа. Тэгэл тэгснээ бүүнд хитэн талаас дооч байна. Тэр би салгасан юу ч мэдэхгүй заяа. Тэгэл тэгсэн намжаачингүйсэн юу гээл. Найзлан байгааг бүгдээр хитэн талаас асууна. Би намжаачингүйг нь мэдээд байгаа болохоор хичнээн нөгөө ямар залгас илгэж гисэн намжаачингүү гэж мэдээд байгаа байхгүй юу. Болон хийдрамч юм байна да. Тэгэл яа бүгдээ ингэж асуугаад байгаа юм болоо нэгд нь хариулахаар л нөгөө талаас ингээл нөгөө нэгстэй бүх Кыргызстаны орны Узбекистан, Кыргызстан, Вьетнам тэгснээ өөр ямар улсын хүмүүс тэгснээ бүр ямар бүр ингээд тэгснээ Орс яг бүр ингээд за 9 шидийн хүмүүс бүр 9 шид юм тэгээ бүр бүгдээрээ тэгж асууж масуугаал заяа. Тэгсэн чи ингэдэм байлаа.
хамгийн хичээл сууж явах үед ингээ анзаарч байгаа байхгүй. Ингээд үзбэгүүд нээр шижгийн заяа. Ингээд нэрээр дууцна харангууд ингээд дээрээс доош нэг юм жоохтой харсаар ингээ харсан нүдээ ирмэнэ. Нүдээ ингээ ирмэнэ заяа. Тэснэ урд цацнаа шууд ингээ эргэж харснаа. Яг дээрээс нь доош ингээ гүйлгээ юм флирт харсаар ширтээ наа. Нэг тийм уураа зөөлө хавдаг шиг. Тэгээд байгаа юм чи өөдөөс. Тийм урал хазан тохиолдож байсан. Тийм. Аха нэг үзбэг гараад бүр тийм тохиолдсон. Тэгээд тэгсэн чинь бас нэг юм амар өндөр орс хөхтэйс аахгүй. Тэгэл тэгсэн чи тэр хөхөд алхахлаарэ. Айгу залтай заяа. Өөдөөс харандаа өгчөөч гээл асуугаал. Тэгэхээр би тэр чи харандаа гэдэг үгүйч мэдэхгүй юм чинь. Тэгээ би гэд тэгсэн чинь ингээд харандаа өгчгөө гэд тэгээдсэн байгаа байхгүй юу. Тэгээ би яг энэ харандаа юм уу гэд заасан бохгүй гэсэн чи тийм ингээд тэгсэн чинь би энэ хүүхэд намайг бодлоос хийлээ үдчихсэн хүүхдэн даа гэж бодсон чи ирээд 6 сарын амьдарч хэлний бэлтгэл явж байсан хүүхдэл юм хэлээ л дээ. Тэгэнгүүтлээ юу агаад за ингээ өгсөн чи ингээд юу яснаа тэрнийг цаасан дээр ингээ чанаа боно өөрийнхөө чанаа боно бичсэн байсан чамайг чанаа боно намайг чанаа боногоо алиожсэё гэд тэгсэн. Тэгээ тэгэхээр нь би яагаад надад чанаа боно асуугаад байгаа болоо гэд. Тэгэд нөгөө ярил би яриг инээлэхгүй штэ гэж амир тэр үдээ. Тэр нь орс өхөд. За. Тэгээд тэгэхээр нь ямар сони юм бэ? Тэгэд уул нь амар өндөр амар юм гой нүдтэй за. Бараг 2 м хаа. Нийлээ өндөр. Яг би чи бол өндөр хүн сонирхдаг штэ. Тэгэнгүүт надад ихтэй орсон болохоор ч амар санагдаад байгаа байхгүй юу? Надад яагаад чи юм орс муухай ч гэсэн орс Узбекистан, Кыргызстан хүмүүснээс би амар яагаад идэг байхгүй юу? Уул нь орс хүмүүс гоё харагдаад дөмшлөл амар яагаад идэг. Тэгээд юу агаад нөгөө нэг ангийн тантуг бан нээж ааш тий. Тэнгүүд хөсөөсөө бүгдээр тантуг банаар орж ирж байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн чи тэр хүүхэд болохоор надаас ингээд хичээл дээр ингээ амар хөөрхөн юм зааж өгч өнгөцсөн байхгүй юу? Тэгэхээр би нэг мэдсэн тэр хүүхдээ сайн болцсон шүү дээ. Тийм үү за. Солонгос хэл дээрээ сайн болцсон байсан. За. гэж хэлсэн. Тэр хүүхэд сайн болоогүй. Чи сайн. Үгүй тэр хүүхдээ сайн гэж хэлсэн байхгүй юу сая? Би нэг мэдсэн чи тэр хүүхдээ солонгос хэлэндээ сайн болцсон байсан байхгүй юу? Энэ нэрээ ямар сайн уу? Чамайг хаа гэхээр чи энэ буруу ойлгочлоо гэ. Тэг ингээд тэр хүүхэд болцоонд ирсэн. Арай өөр юм билээ орс хүүхэд нь нөгөө тачгс тийм тэрнээс өөр л идэв шиг лээ. Тэгээ тэгэнгүүтлээ болцоонд өрөө тэг ингээд тэр хүүхэд ийм аав ээж нь бүгдээрээ гэр бүлэрээ энд амьдардаг. Тэгээ ингээд миний насыг сонсоод л өөрөө шоконд орсон намайг арайстай гэж ботсон гээд. Тэгээ ингээд тэг харайстай биш штэ гэж их насаа хэлсэн чи манай ангийн бүх банд шоконд орсон байдیں۔ Тэгээд би үнэхээр арайстай биш ээ гэсэн чи бүгд итгэдэггүй. Тэгээ тэрний дараа нөгөө нэг гадаад өрөмлөх захиалгаа явж хахад бүгдээрээ миний оныг ирж бүр нүдэн дээр чеклсэн шүү дээ. Ааха тэрийг маань ингээд чеклээд үнэн гэдгийг мэдсэн шүү дээ. Тэрнээс бүгдээрээ итгэхгүй юм чам. Тэр орс залуугийн дараагийн тактик байсан. Тэгээд тэгснээ гар тэрний дараачаас чи ингээд Instagram байгаа мó гэж асуугаад тэгээд тэгэхээр тэрнтэй л арай найз болцсон байсан байхгүй юу? Гэхдээ яг найз болцсон байсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь за гэж та Instagram өгөх байхгүй юу? Тэгсэн чинь худлаа ирж юм. Би нэг худлаа ярьчлаа. Instagram байгаа гэж асуудаг чинь тэр Кыргызстан банд гэсэн шүү дээ. Тэгсэн чи тэр банд хажуунаас нь бичээд авсан байсан бохгүй Орсанд. Тэгснээ хамгийн хөөрхөн нь энэ нь бол хөөрхөн байсан заяа. Instagram ашигладаг хөхтэйсэн юм элэ л дээ. Цоо шинэ Instagram нээцөө. Тэгээ тэрүүгээрээ ганц намайг дагцсан байсан. Дах хүсэлт явуулсан. Тэгээ тэгснээ дах хүсэлт явуулаад би тэрийг авахгүй гацсан бохгүй эхлээд. Тэгээ авахгүй байсан чинь тэр Instagram устгацсан. Тэгээ би тэр ийм скриншотыг авчихсан байхгүй. Би тэр нэрийг харашаад мэдчихэж штэ. Тэгээ би өөрлөнд хандлаад энэ читэй гэдгийгсэн байхгүй. Тэгээ тэгсэн чи би биш гэдсэн байхгүй. Тэгсэн чинь дараа нь ахаад намайг дагах гад би чамайг дагаж болох юм гэнээс асуусан байхгүй. Тэгэхээр болно аа гэдгийгсэн. Тэгсэн чинь дараа нь ахаад намайг дагах гэж шинэ аккаунт нээсэн чинь яг өмнөх тэр аккаунтын ардлын тоог өөрчилсөн байгаа. Тэгээ би биш гүргэсэн чи юм л лээ штэ ингэ. Тэгээд тэгсэн тэгээд хоёулаа болцох уу гэдгийгснээ ингээд аавынхаа машинтай ингээд юу н гараа авчдаг л нөхөр юм шиг байгаа заяа. Тэгээд тэгэхээр би болцоогүй л дээ. Яг жахан орс хөтлөхөр яагаад амчаа. Тэгээд тэр хүүхд бол бүр яг бус хүүхдүүдэд бол юм алцгамлалтан цаашаа яг болцох уу гэж асуусан. Тэгээд яг тэр семестрийн төгсгөл дээр багшийн хажууд яг одоо 1-р семестр төгсөө бүгдээр шалгалтаа өгдөг өдөр юу хийхийг хамгийн хүсэж чинь гэж багш асуусан байхгүй. Тэгсэн чинь энэ охины найз залуу болохыг хүсэж байна да гэд намайг заачаа тэгэж хэлсэн. Ааха тэгээ би арайстай мэдээлэгч. Тэгээд тэр ажлын
үздэг Орсын ирлээ залуу байгаа шүү дээ. Тэр залуу яг бас наа тагт гарч явж байгаа байхгүй. Тэнгүүд ингээ харангууд ер нь энэ охин минийх шүү гэл ингээл өөрт нь амар ахаа цандаа халамжлаад идэв юм гэсэн. Тэгснэ бэж ижсэн сүүл надад тэгсэн байхгүй юу. Нэг эможины юу яасан шүү дээ. Тоглоом гарсан шүү дээ инста дээр чамлаа явуулсан. Тэрийг надлаа явуулчихготлаа өөрөө нэг 40 эд хийсэн. Би тэгээд хамгийн дээд нь ингээ 20 эд хийж байгаа байхгүй гэсэн чинь. Чи надаас илүү гарч идэл би чамд амар сан бэлэг өгнө гэж нэгэд заяа. Өдөр болгонод дээр ингээд ирээд ингээд юм. Чи хөөрхөн шүү, чи гоё шүү гэл ингээд хэлж байгаа шүү дээ. Зүгээр за гэ би ингээд тоглоом л янда гэж бодож байгаа байхгүй. Тэгээ бийжсэн. Аппликейшнээр ингээд хэлж байгаа. What? Хажуудлаасаа. Зүгээр хажуудлаасаа. Тэгээд бийжсэн. Хүч өгж байгаа ингээд ингээ мөрнөөс өгнө ингэж дэмжиж өгдөг байхгүй. Hey girl гэдэг байхгүй. Чи намайг hey boy гэдэг нэ. Тэнгүүд л би амар кринжлж байгаа ш. Hey boy гэдэг байхгүй. Yes princess. What? Амар өгжөлтэй заяа. Тэгээд цаатны чинь үүргэн жоохон өөр штэ. Цаанаа би тэгээд ингээ заалаа хариуцж байгаа мөртлөө. За ингээд хоёр ширхэг пүгэн бав, нэг ширхэг гэлдэг ш. Тэгээд нэг үү гэлдэг байхгүй. Тэгэхээр нэг үү гэж ингээ надад асуудаг заяа. Тэнгүүд л хоёр гингүүд ингээ хоёр хураа гоцож байгаа штэ. Нүдэн дээрээ хоёроо гэж игээд заяа. Тэгэж өөдөөс тэгээд. Тэгтээ тэр яг жаа хүүхдийнхаа нэг юм аргачлал хэрэглээд идэм шиг санагдаад байт юм аа. Тэгээд би уг нь ингээд флэртинг биш зүгээр найзын хүрээнд гэж бодож байгаа шүү дээ. Тэг чимээ яг энэ флэрт шиг гэдгийг I'm a strong man. I'm a muscle man. I'm not a boy гэж мэгээд заяа. Жишээ өмнөх би boy гэж байгаа. Ааха. Тийм үү. Тэмээ тэгж харагдчих шиг байна гэх тэнгуүтэл нь өдөөс тийм. Чи миний girl, my princess гэж мэнгүүтлээ. Яг тэр флэрт мөн гэдэг нь заяа. Бүх хүмүүс ингээд дүү сонирхдаг гэж байгаа шүү дээ. Тэгмэлээ. Өдөөс ингээд амар удаан eye contact хийжсэн. Би чамаа сонирхдаг. Би их ч сонирхдаг шүү гэж мэгээдсэн. Надад хийж ирдэг заа. Угаасаа яг надад бол чинь нөгөө нэг юу штэ. Хөөхөн гэдэг үг ашиглаад эхлэхээрээ солонгос одоо хүмүүсийн ч юм уу те. Одоо нэг юм гадаад нэгдийн хөөхөн гэдэг үг ашиглаад эхлэхээрээ л чи надад хөрхөн харагдаж байгаа шүү гэсэн утгатай байдаг гэсэн шүү дээ. Угаасаа яг энгийн нэрээ хөөхөн шүү. Аха. Одоо ингээд манай монгол хүмүүс ч юм бол ингээд тоохгүй нөгөө нэг ингэчдэг штэ. Оо угаасаа чи бол хөрх штэ мөрхчтэй гэж мэл тоохгүй мохгүй. Сэтгэнэг байсан ч гэсэндээ одоо жишээ нь манай X Max болоо шууд ингээд манай найз охины найзууд бүгдээрээ царай зөвхөрхтэй бүгдээрээ хөрх штэ ч гэдэм үү те. Тийж ми хэлчихдэг байсан. Тэгээд штэ тэр талаас газар ингээд байдаг. Амар идэттэй cute гэж яриад байдаг. Киово. Яппуда гэж ярихгүй. Cute. Тэгвэл чи яагаад наваад яадгүй ингэ гэхээр яагаад гэвэл чи ингээд амар юу гэх их чим шиг нас чинь их ч мөртлөө амар юм эрх зантай. Тэгээд амар юм өхөр дөм. Тэгэхээр амар илдүүтэй яг тийм одоо юу гэх гүгэл явж байгаа нэг тийм муу чанаад байдаг шүү дээ. Тийм болохоор зэрэг чи хөөхөн гэхээсээ илүү чи cute гэж авдаг юм дээс. Тэгж хэлэх муухай штт. Энэ яг муудад энэ яг мэддэг байхгүй юу? За одоо өөр талаа яри. Одоо ингээд юу аасан? 2 дугаар левел дээр ингээ орж ирсэн чинь амар олон юм нөгөө адилхан флиртинг хийсэн тохиолдол айгүй их байгаа болохоор би нөө өөрөө тийм түүж ярих гээд байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь нэг юм Вьетнамтай хамт хичээл суваа. Тэгээд тэгсэн чинь тэр нэг туранхай Вьетнам эрэгтэйч чинь нэг тийм арайд энэ туранхайстай хизээч миний амьдралтаа сонирхоргүй төрлийн битэн штэ. Амар туранхай. Угаасаа Вьетнам гэж бодохоор муухай санагдаад байна. Гэтэл бас арай л муухай туранхай штэ. Бүрний харваас амин хаанаага юм гэмээр. Вьетнам залууч одоо энд амар намхан тагж байгаа штэ. Вьетнамн дээр очихоор амар сайхан өндөр залуучууд идэм билээ. Гэхдээ бас яг уу өндөр Вьетнамууд байгаад идэм юм а. Тэр мэрэг бас гайгүй өндөр л хөхтэйсэн заяа. Тэгээд тэгсэн чинь ингээл миний нэр мэрэг айгүй сонин дуудаж муудаддаг заяа. Тэгээд би өөрийнхөө нэр хэлэхгүй штэ. Амар сонин дуудаад идэг заяа. Тэг ингээ би бүр ингээл хийдсэн тэг ингээд багш нөгөөний хүчээр өөрийнхөө улсын хүүхдүүдтэй угаасаа зэрэгцээ суулгахгүй нөгөө чинь нөгөө салгацсан. Тэгээ би угаасаа ангита баг монгол хүүхдгүй юм чи ааха. Гэтэ яг энэ семестр нөгөө унаад ороод ирсэн монголчууд байсан л та. 1 2 3. Тэгээ нөгөө би тийм бүгдийн салгаас суулгацсан. Тэгэнгүүт л би яг тэр Вьетнамтай хамгийн урсаар таарж авахгүй. Тэгээ тэгсэн чи ингээд юу өдөөс нэгэд намдад цэнгөөсөө гэл нөгөө нэг уламжлалаас асуулт асууж байна. Тэгэхээр нь тэгэл яах ч байгаа юм чи гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ тэгсэн чинь нэг өдөр сайхан гаргаа ингээ байнгын л нэг тийм алцганаа цахгүй хичээл дээр. Тэгсэн чинь нэг өдөр би яг ингээд солонгос бид нар ч ирэмээр шүү дээ. Тэгээ би ингээд таньдаг монгол ихчдэг хамт яг сургуулийн ийм хав харанхууд заяо. Уйлаа сууж исэн бохгүй юу.
Би бүр амар уйлаа суужсэн байхгүй юу. Ингээл. Гээл амар уйлцсан байхгүй. Тэгсэн чи Кевин юм харанхууд ундаас нэг чимээ миний нэрийг нөгөө сонио холгоор дуудаад шүү. Бүр хав харанхууд царин харагдахгүй байгаа заяа. Тэгээд дуудаад шүү. Тэгсэн чи би Кевинд уйлжсэн аа. Юу лээ? Гайхаа заяа тэгсэн чи ингээ маа тэр ихч нөгөө нэг ингээд өдөөсөн солонгосоор зэйлүүл. Ингээд энэ ингээ завгүй байна. Касеё гэдэг аахгүй. Яв завгүй байна гэл. Тэгсэн чинь л нөгөөх нь ахаал миний нэрийг додоол санаа нь бол тэр ихчиг чи бишээ дугуй айл гэдэг шиг ахаа миний нэр үрсэлт додоо заяа. Тэгээд тэгснэ би бүр тавтаа уйлалт гүсэлтэй бүр тэгэхээр би ингээд яагаад юм бэ шүү дээ. Шууд би тэгээд таньдаггүй манай ингээ яг тэр Вьетнамын хоолой байгаа юм чи угаасаа. Би угаасаа хоолойг шууд таньж амч. Тэгээд тэгэхээр чи ингээд Трентино гэж би тэгсэн аахгүй юу. Яс би нэг юм балан нэрнүүдийн амарсан шийдэлчдэг зөө. Тэгээд тэгсэн чинь тий ингээл өөрөө тэгж байгаа штэ. Тэгснээ ингээд жахан цаг байгаа юу гэх нөө сонин аялгаараа. Тэгэхээр би байхгүй гэдгийгсэн чинь качи санчиг хайлгаа юу гэдгийгсэн. Ямар сонин нөгөө нэг Вьетнам мөнгөөрөө тэгсэн штэ. Би тэгээд уйлжсэн нэг юм уйлгаа байлаа. Инээ төрөө заяа. Тэгээд би бүр хайр инээ төрөөд ийм тэгтээ бас ингэж бодсон нөгөө эднэр чинь би чинь хажууд нь ер нь өндөртөө орно шүү дээ. Вьетнам хүмүүсээс би амар өндөр шүү дээ. Тэгээ ядж хахад би чи Вьетнам хүмүүсд яаж бэлэр биерхүү харагдсан шүү дээ. Харахгүй ахгүй юу гэж. Харин тийм би чинь Вьетнам хүмүүсд яаж бол тэгж харагдахаа би мэдээд ааш. Тэгээд би чи нэлээд өндөр байгаа юм чи тэр хүмүүсийн хажууд. Тэгээд яас ч нэлээд томтой ах шүү. Тэгээд тэгсэн чинь би бүр гайхаад чи юу яриад байгаа юм бэ гэж монголоор ойлжсэн аа. Тэгсэн чи өөдөөс ингэ ойлгохгүй байгаа шүү дээ. Тэгснээр ингээд хангугаа мөтэ юу гэж би ойлгохгүй байна гэдгийг тэгж байгаа юм заяа. Тэр хөөхд. Тэгээд ихээр би ингээд чи яваа гэж би тэгсэн байхгүй юу. Солонгосоор чи яваа гэдгсэн чинь ингээд бас Вьетнамд ижиж машин чинь биш үү тэр цаана машин чинь харагдсан. Тэр ингээ миний машин байна. Хамт ингээ алах яа. Ахаа тэгсний машинаар нь явуулны гадраа чи алхий гэдэг шиг байгаа зөө. Би тэгээд тэгэхээр нь бүр хөөгөө явуулцахгүй тэр үедээ тэгээд араас нь миний инээ дүр үзсэн. Амар уйлжсэн хүн чи инээ дүрээ даамчаа. Тэгээд тэгсэн чи тэрний дараанаас ингээ таарах болгондоо тэрнээс өмнө болохоор хальт таарах болгондоо амар мэдлдэг гэсэхгүй найзуудаараа бүр ингээ зогсож байгаа л амар эмдээх царай гаргасан. Ингээ мэдлдэг гэсэн байхгүй. Тэгсэн чи тэрэн дээр Үүнээс цааш над руу ингээ хар холгоо гардаг болсон. Би тэгээ дотроо энэ хүүхэд яагаад юу н намайг өөртөө харьцна гэж бодсон юм болоо. Вьетнамын бижиж гэж бодсон шүү дээ. Ямар их дарамж вэ гэж бодсон хатаа бүгд. Харин тэгж атсахаа чаас. Тэгэл яалч манай монголчууд эзэж Вьетнам хүнтэй уулзахгүй шүү дээ. Уулзахааргүй л дээ. Харин уулзахгүй шүү дээ. Харин тий. Тэгээд тэгснээ за одоо ингээд энэ Вьетнам нөхөр ингээд юунаас хасагдээ зөө. Тэгсэн чи амар инээдтэй бас нөгөө нэг одоо нэг мэдхэг гараад идэв штэ. Йой, энтхэг гараад чи амар өндөр танартай хүмүүс эдэн штэ. Тэгээд тэгсэн чин энтхэг гараад бүр ингээд таг ширцдэг заа. Тэгээ ингээд найзтайгаа ярьж байхдаа ингээд толгоон сэгсчээл ингээд ширтэл юм яриад ингээд контакт явуулаа л гэдэг. Гээ, тэгж толгоон сэгсэхгүй. Найзтайгаа юм ярьчих чи ингээд хараал инээмсэглээ л энэ. Яг юм найзтайгаа ч юм ярихгүй. Найзууд нь баг юм яриад. Тэгээд яг нэг тийм яг энэ хүүхдээс би тэгээд энэ хүүхдүүд ямар сони юм бэ гэд тэгээд би харахаар нь яагаад гэдэг за яг нөгөө смайл гэдэг киноны инээдэг дүр шиг санагдаад байгаа юм чаа. Тэгээ яг за энэ тэгчүүд ийм сонин дэлгэрч идэм байна гэж бодсон. Яг нэг хүнч биш ер нь нилээд үн гэсэн. Тэгээд яг бас амар кино шиг заяа. Ийм Оросууд болон одоо нөгөө ийм Орос талын одоо ингээд жижиг улсууд байгаа штэ. Хамааралтай улсууд тэр улсын эрэгтэйчүүд ингээ алхаж малхаж ангууд яг нэг юм кинон дээр ингээл Малинаг ингээд явж хахад ингээд зогсоод ингээ аман ангахаа ингээ тэнэг царайла ингээ хардаг штэ ингээл нэрээ яг өдөрт хийж хараад байдаг бүр ингээд аман ангачаад бүр ингээд бүр яг тийм нөгөө шүтж байгаа юм шиг хийж хараад тэр чинь гоё биш юм л штэ амар юугаад юм л штэ эднэр яагаад бүр ингэж тэг бүр ингээд бүгднийх нь нүдний ингээд бүтэж мүшээ коридороор явж байгаа хүүд ингэж ингээд харин тийм. Тэгээ яаж яхад тэгж байна. Манай нөгөө нэг центрийн захирал мөхөрл харчин заяа. Тэгснээ өөдөөс намайг шалаа чижи ингээд манай энэ хамгийн хөргөө охин мөн тий айгу оод гэд би бүр ичээ нагаад би ийм хүмүүс яад баймаргүй наа. Тэгээ тэгсэн чинь нэрээ ингэсэн штэ. Сүүлд бас нэг залуугийн сэтгэл солонгос залуугийн сэтгүүлсэн амар таалагдсан штэ. Нэрээ
цаасан чинь ингээд танаас оролт дээр нөгөө тоглолт үзэх гээд явж байгаад тэгээд тэгсэн чинь энэ угаасаа манай үсгшин сонирн болоо гэж дээд ирж ингээд нөгөө бөөндөө амар олон оюутнуудын фестивал болж байгаа штэ. Тэгээд тэр фестивал дээр нь ингээд оюутнууд угаасаа ууж идж байгаа амар хим ууж иддэг машинууд ирсэн байгаа. Яг чам зориг үзэгчтэй зориг тайлбарлаж идэг тий. Тэгээ ингээ үзэгчдээс сонсогч та. Тэгээ ингээд ирсэн байгаа. Тэгээ тэгэнгүүт ингээ сүултээ бүр идэх юм ангууд суугч газар дэг болсон. Тэгээ бэдсэн чи яг нөгөө нэг би хичтэйгээ амт хөвцсөн байхгүй юу. Тэгсэн чи маа тэр ихч юу агаад тийшээ суучих гэснээр нэг залуу ганцаар нэг ширэн дээр суудсан. Нэг солонгос амар царайлаг залуу заяа. Яг бүр айдол шиг царайтай залуу заяа. Тэгээд тэнд очиж суучих гээд тэгээд тэгсэн чинь тэгээд тэгсэн чинь нэгээд ганцаар суудсан. Тэгээд анаа ингээ явж шууд суух гэхээр нь би угаасаа шууд сууж чадахгүй шүү дээ. Амар шууд хүний хажууд очиж сууж амар юу шүү дээ. Надад л амар юу санагдана. Тэгээд би ингээд анаг буцаага аваа явчихсан байхгүй. Тэгсэн чинь шууд өөрөөс ингээд толгоо ингээд дахиад суусуу гээд. Тэгээд тэгэхээр нь ингээд би яг санаа зовоод за эхлээд асуух хэрэгтэй гээд асуух чаад бандсандаа буцаад яг нөгөө юм явах юм шиг болоодсан байхгүй. Тэгээд ихсэн чи ингээд суусуугаа. Тэгээд ингээд суусан чи анаа ингээд би уухан малаа дээр игээд битэр хоолой тавьчаад тэгээд ингээд яг урдаас нэг эрэхтэн хараад идэг. Тэгээд намайг ичээд амар хараад идэг. Тэгээд ингээд юмаа идэх сууж исэн чинь ингээд өдөөс шууд өөрөө бас юм идээд пив уусаад сахгүй тэр залуу. Тэгснээ шууд өөрөө идчихсэн юмнаас ингээд том тавхтай тавьцааш дээр ширлээд эндээс идэрэ гэж авдгийг шал танихгүй мэж штэ. Тэгэхээр нь би гахаад гэдгсэн чи идэрэ гэдгсэн байхгүй юу. Тэгэхээр нь би ингээ бандснаа ингээ баг амаа олохгүй нөгөө ингээ нэг шордож авснаа баг амаа ягна. Гайхаад байгаа юм чинь танихгүй юм чи юусоо. Тэр ч амар царайлаг гэсэн юм аа. Яг бүр нэг юм одоо Exo-гийн Бэкюн болон Чэн хоёрын цариг холцсон юм шиг амар царилэг залуу байсан байхгүй юу? Ааха бүр айрсан бүр амар гоё цав цагаан яг нөгөө юм энэ айрсан дээр нь ялаад огтхгүй гэмээр тийм гоё айрсан марьтай байсан байхгүй юу? Тэ яг ингээд за баярлаа гэ. Тэ тэгсэн чинь юу агаад би бандсандаа эндээсээс идэрэ гэд. Тэ ингээ хоолой ширлээ садсан чи ингээд өдөөс энэ сургуулийн оюутан юм уу гэд тэгэхээр нь би үгүй энэ сургуулийн оюутан биш гэдгсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь тэгвэл гэхээр нь би харин хичээгээд аваад энд ирсэн юм аа. Манай их харин энэ тоглолт үзье гэ. Тэгээд би энэ хотод бол амьдардیں۔ Ингээд тэгсэн чинь чи хаас ордیں۔ Гэхээр нь би сургууль хэлж байгаа штэ. Тэгээд тэгсэн чинь тэгвэл амар хаггүй ингээд тийхэм асуугаад нөөдч юм болохоор ийм солонгос соёлын үе ч гинөө. Сольж ошилжлоо нэг тиймэрхүү анги юм шиг лээ. Тэгээ би тийм анги дэргээ тэгэхээр заа гэ. Тэгээд би бүжигчний анги дэргээ тэгсэн чинь хөөх гэд ямар гоё юм ингээ би юусэн ингээ бүжигчүүн тэнийгч удаа уулж байгаагүй шүү гэж юмгээд. Тэгээд тэгэхээр заа баярлаа дэргээд. Тэгээд тэгсэн чинь ана бит хоёр нэг жаах юм яриа бийсэн чинь ана бацаа өрөөд ирж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь анаг ирсэн чинь шууд голчдیں۔ Тэгээд яг анаг ирэхт нь яриа сууж исэн. Тэгээ ана хөөе чи чимэр найстай алдсан байж ах шиг дэвдээ гээл. Тэгээд тэгэхээр нөгөө харин тэгсэн чинь анаг би нөгөө манай хичгээ хэлсэн штэ. Тэгээд хичээгээд аваад ирсэн гэд хэлсэн байсан болохоор нөгөө хичээхний хажуу солонгос өнгөчийг чамаагүй ярихгүй юм шиг штэ. Ингээ масууга бэлчдэг байхгүй. Тэгсэн чинь ана уран амьсгал мэдэрсэн юм уу яасан юм мэдхгүй зөө. Ахаа бас яасан. Тэгсэн чинь ингээд тэр залуу ингээд ахаа юм яриад хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэгснээ чи ингээд энд байнга ирдэм үү өдр гэд. Тэгэхээр нь би үгүй байнга ирдгүүлдэ. Тэгтээ ер нь ингээд энэ хотод байдیں۔ Өдр гэд. Тэг ингээ юм яриа байж би дотроо тэгээд тэр залуу ингээд айгүй тийм улаан цайм яриа өдөөд хаан сурдын мурдын гэж асуугаад байнга ирдэм үү өдр гэж асуугаад тэгснээ чиний хувцс ингээд таалж ин малж ин гэл ингээд баах юм хом яриад ээжиж амар ичээ наадсан заяо. Надаас илүү ичээдсэн заяо тийм. Тэгээ би хөр химдээ гэж бодчихад баг хөөрдөд байгаа юм шүү. Тэгээд тэгсэн чинь нэг найз нь ингээ залгадаг байхгүй юу? Тэгсэн чинь найзтайгаа ингээ ярьж байхдаа яг би камераар ингээ харсан чинь хэл намайг харуулсан за. Тэгээд тэгсэн чинь ингээ найз нь гэснээ ингээ чимэг болсон заяо. Тэгээд тэгснээ тэр залуу уцаад алсан за тэгснээ би ч дуусан заяо. Тэгээ намайг харуулчаад миний талаар тэнд юмэрэд байна гэж би шууд ингээ мэдчихэж байгаа штэ. Тэгээ яг намайг харуулчихж байгаа нь жаахан онцгой санагдчих жоохгүй. Гэтэ амар царайлаг болохоор. Тэгээд тэгсэн чинь ана бацаа өрөөд ирж байгаа. Ана ирээл дуулчин заяо. Ана та дээрээ жоохон нэг ёо. Урагчаад өрөөд ирээч.
Тэг ингээд тэгсэн чинь тий ингэж асуусан юм байна. Яг ана байсан ч гэсэндээ ингээд чи миний ярьж байгаа бүх юмыг ойлгож байгаа те гэд. Тэгж асуухаар нь би иймэрхүү яриаг бол ойлгоно. Тэгсэн аахгүй. Тэгээд тэгсэн чинь за гэд тэгснэ. Тэр залуу уул нь босож явах чагаад ирээ суудсан чинь босгоо болцсон байгаа байхгүй юу? Ана яг тэгж анзаарсан гэсэн. Тэгсэн чи яг би одоо ичээд байгаа хүнээс эргүүлээ дугаарыг асуухгүй штий хизээч. Тэгээ би яг ингээд за ана босоо явъя тоглолтоо үзээгээд тэгээ ингээд яг бах юм асууж агаад тэгээ босоо явдаг байхгүй юу? Тэгээ тэгсэн чинь араас ингээд өндөдий. Өндөд юм аа. Аха яг нөгөө нэг ингээд. Тэгээ тэгэхээр гэ бодчоод тэгээ бидснаа анатай амд цаашаа шууд явцах гэсэн чи анаа наад чи чамаас болоод түрүүн тийм хүлээгээс аваа. Тэгээ түрүүн чамаас болоод бид хоёрыг ингээ хамс болгосон тоххой да. Тэгээд яасан чи ингээ босоо явцсан чи би ингээ шавар алчлаа гэд. Тэгээ анатай амд би ахи буцаад нөл орох гээд. Тэгээ тэр нөгөө суулсан газрынхаа тэрүүгээр явсан чи нөгөөс тэрүүгээр байхгүй штэ. Тэгээ тэгэхээр нөл орох явжсэн чи харин ахиад харсан байхгүй. Тэгээ тэгэхээр надаас яг яваг чи асуугаад тэг би хүчтэй юм уу гэж яг нэг бодсон. Би яг моогүй юм аа. Тэг би чи найзлаатай штэ. Тэгээ өгөөгүй за. Тэгээ өгмөр сэтгүүлсэн. Амар царайлаг болохоор өгмөр санагцсан. Яг үнэндээ наа би тийм уугаар бодоорой. Зүгээр царайлаг хүнд бол өгмөр санагдаад идэм билээ гэхгүй. Тэгээд яг тэр үедээ яг гэж бодчоо. Тэгээ тэр үедээ харин шууд тэр мэдрэмжээ найзлаараа битсэн. Сайн надаас амар айд шиг царилэг залууд байгаараас угаад гээ. Тэгээ чи чадтай юм аа гинээс л байгаа битсэн. Чи намайг алдаж болохгүй. Тэгээ тэгж битсэн чи өдөөс гэснэ амар бэлэн намайг явуултаа нагаа амар царилэг юм чи өчгөө. Тэгээ би өдөөс нь бичин штий. Яах чаа гэсэн чинь над чи миний охин гоё ягааз гээ. Тийсэн заяа тэгээд надаа өмнө нь яг нөгөө юм солонгос эрэхтэй хүмүүс чинь шууд ирээл бараг годмонд явж ирсэн л ирээл уучлаарай холбогдох дугаараа өгөөч мөгөөч гуугаал. Угаасаа солонгос эрэхтэй хүмүүс амар таалагдсан тохиолдолд дугаар гойдог гэд манайс л надад угаасаа хэлцээсэн аахгүй юу. Энд чинь бол ерөөсөө эвгүй зүйл биш ээ. Харин эсэргээрээ ингээд сошиалаар танилцах юм бол тэр эмэгтэйтэй ундах чинь гэж харьцаж ийн гэсэн үг ээ. Харин яг үнэхээр амар таалагдсан бол уулзчаад ирж асууж байгаа тохиолдол бол амар таалагдсан байна л гэсэн үг. Угаасаа л тэгж ойлгох хэрэгтэй. Энэ бол уламжлал солонгосын юм танилцах арга гэж манайс л ус надад тайлбарлалцсан байхгүй юу. Тэгээ эсэргээрээ сошиалаар надад танилцах гад юм бичээд ах юм бол би харин харчаад энэ тийм бодолтой юм да гэж бодгоор алцаа тэг ингээд тийм юм зааж өгсөн мага манайд. Маш соромжтой зүйл юм. Тэгээ ингэсэн. Тэгээ яг солонгос эрэхтэй хүмүүс тэгтээ харьцангуй нөгөө нэг тэр нэг солиороод ирээд солонгосыг ойлгодог болол дуурай өгчих гэдэг гараас бусдаар айгу тийм соёлтой санагдсан надаа иймэрхүү юмнууд нь. Одоо ингээд манай уу намайг хөрхөн гэж хэлэх юм бол би өдөөс нь окей. Би тэгээ царайлаг биш юм уу? Би үзэсгэлэнтэй биш юм уу? Би ингээд тийм биш юм уу? Би зүгээр л тийм юм уу гэх тэгэнгүүт тэгээд би ч уус өөрөө мэдчихэж байгаа шүү дээ гэдэг. Юу албаар хэлэл гэнэ надад бол угаасаа ёо ебуда хангалтгүй байгаа дийва. Тэгээд тэгсэн чинь чаавас одоо яг ингээд тэгж баян хэлж байгаа хүмүүслээс хажуугаар нь ингээд нэ саран гэж айгүй хэлээдэг болсон аахгүй юу. Тэгээд чагийг хэр надад айгүй муухай сонсогдоод идэгин. Яагаад гэвэл нэг юм монгол үг шиг нэг юм муухай сонсогдоод байгаа байхгүй. Тэгээд нэ саран идэр гэд тэгснэ. Гэт тэгэнгүүт нэ сараан сараа гэж мэгээд бас хөрхөө. Тэгэд тийж мэд болцсон лээ. Тэгэд за одоо буцаад сэдвэргүй орцгоо. Нэт тохоо айгуу сайн. Я мацчлаа гэж үгүйсэн. За солонгосоо нэг бүх явах гэж байна одоо. За. Солонгос залуучууд амар тусархаг юм шиг надад санагдсан. Хөөе, солонгос залуучууд тусархаг биш заяо. Солонгос залуучууд туслах хүндээ л тусалдаг байхгүй юу? Тийм үү? Яг энийг болвол би бүр амар сайн мэдж байгаа юм. Анх ингээл би ингээд за эднэр тусрах юм байна гэж лидер гээл харж байгаа штэ. Тэгээд тэнгууд одоо би чинь нөгөө дүнгэж ирчээд яг нөгөө юм багш ихчнэр мэгчнэрт айгүйх болцсон солонгос. Тэгээд тэр эдтэй нэг айгүй татна аваад тэгэл ингээл хамгийн юм яриад энэ залууч ингээд мингээд гээл өөдөөс бараг ярьж мараал тэгэл ингээд бүр 40 эдтэй нэг амар татны гişмиш байдаг байхгүй юу.
сургалтаар танилцсан. Тэгэл тэгэнгүүт шууд ярьж байгаа юм яа солонгос залуучууд бүр тийм хүндээ л тусалж байгаа шүү. Бүгдээрээ ямар нэг санаа байгаа гэсэн үг. Сайн ч вэ, муу ч вэ? Одоо муу санаа хүртэл байгаа штэ. Энэ нэг юм үзчихэж гэж бодож байгаа штэ. Ер нь бол тэгвэл сайн ч муу ч вэ? Хизээч ингээд ямар нэг ашиг хараагүй болвол одоо үерхлийн харилцаа ч юм уу, тийм ашиг хараагүй болвол чамд хизээч туслахгүй. Гэтэ яг нөө ажил нь бол туслах хэрэгтэй л доо. Туслах хэрэгтэй ажил хийдэг бол өөр. Гэтэ тийм биш болвол тусалж байгаа бол угаасаа санаатай. Гэтэ тийм санаагүй байгаахаа гэж найдаж байна. Тийм заяа. Нэг тийм зэрэг хийхээ илүү бас идэвхтэй. Айгу эрэгтэй хүн идэвхтэй л онцгой шүү. Гэтэ үнэхээр чадвартай заяа. Тэгээ байж ижсэн аа. Ингээд надад нэг санаатай байдаг юм аягүй таалагдсан. Зүгээр одоо 3-4 сард чинь нэлийн хүтэн байдаг шүү дээ. Тэгээд ингээд хаалан болгоно юм болсон. Би тэгээд яг ингээд хаалан найжаад ингээд жижиг мчрээд ингээд сууж байгаа байхгүй юу? Ойрхон чи ядраатай ингээд орч ирээ. Ангацуулаад нөгөө хаалаа чи мэдэхгүй амар урцуултай юм уу тэгээд заримдаа уурлаад ингээд өшөглөөл хаадаг заяа. Тэр хол сууж байгаа мөртлөө ингээд хаалаа өнгөгдсөн байгаа харангуйтлаа шууд наваг бүр ингээд анзаархаас өмнө ирээд хаагаад өгчдөг. Тэгээ буцаа судлаа. Гээл хагаа сугадлаа. Тэгвэл сайн цаг мангад дээр би нэг төрөлөө гарч явчихдаг байхгүй юу? Тэгсэн чинь нэг 2-3 минут ингээд сууж байгаа. Чи хоол идэхгүй юм уу? Хоол авчирсан уу? Үгүй гэж ингэж тийм. Яга хоол идэхгүй байгаа? Дайпер юм гэх үгүй гэж. Хоол идээрээ хамт явах уу гэж ингэж тэгээд хэнсэхэн байхгүй мó энэ зэрэг. Үгүй би ингээ ганцаараа идчих болно. Жаахан энэ дэжлээ надаа ингэс чагаа гартай гэх юм. За заавал идээрээ гэж ингэсэн. Тэгээ би өөр хүмүүс ингээд Тэ чамраа юм бичихгүй нүү? юу гэж тий. Нэг бицэн штэ. Нөгөө би тэгээд ярьжсэн яга нөгөө галын машин ингээд сургуулийн хажууны жигээр ингээ амир явжсэн. Манай гэрээ хажуугаар ингээ байсан гэсэн чинь. Тэр хүний гэрээг нь би хаана гэдгийг мэдэхгүй ч гэсэн яг манайхтай ойрхон юм шиг байгаа байхгүй юу? Би усанд орж исэн. Тэгээ bijсэн чинь нэлээ удаан хариу өгчихсөн. Үе Зинсэн чи юу ягаагүй үсттэй танаа наагур чин зүгээр үсттэй галын машин ингээд амар их яваад байна. Чи сонсоогүй юу? Наад гэр мэрэ чи хаваар юм болоогүй юу? Эний тэрэг амар сүртэй бичсэн байгаа байхгүй. Би тэгээ нөгөө тхийг зүгээр л орж байгаа шүү дээ тийм. Чи гэртээ очсон уу гэж амар их бичсэн. Тийм. Би гэртээ ирчихсэн байна гингүүд яг тийм агуулга орчихсон байхгүй. Тэгээд би зүгээрээ ингээд ямар санаа зовлгүй энэ бүр нэг ч харагдахгүй байна баг. Утаа энэ тэр галын юм хум харагдахгүй байна гэж бичсэн чинь за ашгүй дээ. За эрт тунтад маргааш болцъя гэж үгээдсэн. Надад ч юм болж яхан сэт мөн байна. Надад ч хөлийн зөвшөөрлөө. Эсвэл маргааш нь надтай ингээд шууд санаа зовлон байдлаар ингээд харьцаамал гэж би бодож байгаа шүү. Тэгээд ингээд тийм юм бичснээсээ өөрөө санаа зовсон юм шиг л. Тийм ингээд жаахан энэ хүү юу гэж ойлгосон бол гэж ингээд санаа зовж байгаа. Солонгос эрхтүүд яхан нөгөө нойтон хамуу шиг флиртинг хийх гээд байдаг байхгүй юу? Гэтэ тэрнээс хасаа энэ өөрөө мэд ингэ санаа зовсон юм шиг байна. Тийм манай нөгөө нэг яг тэр Вьетнам тэнд хамт ажиллаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс үгүй. Яг манай гэрийн бас харилцаа. Ялангуяа бүр сургуулийн яг үүдний харилцаа байдаг байхгүй юу? Тэр хүмүүс л гол юм бичиг байгаа байхгүй юу? Амар сонирхолтой. Тэгэхээр за гацхан начлаа бичсэн юм байна. Нэг авчихсан шүү дээ. Нэг солонгос гард гэхдээ надаас намайг юм айдлаа авсан шүү дээ. Тэгтээ тийм амар ч хаагүй. Би яагаад тэрнээс ингэж айснаа өөрөө ч гэсэн гайхаал юм заяа. Ингэсэн аахгүй юу. Би нөгөө нэг юм асрагчийн сургалтанд цаас аахгүй юу. Өнгөрсөн жил. Тэгээ ингээ асрагчийн сургалтанд цааж исэн чинь тэр асрагчийн сургалтыг явуулж исэн ийм ажилтан баггүй юу. Тэгээ нөгөө ерөнхий зохион байгуулагч гэдэг нөгөө яг заадаг хүн биш зохион байгуулалтыг хийдэг хүн. Тэгээ тэгсэн чинь яг би нөгөө асрагчийн сургалтандаа сууж агаад гівгэнт миний нөгөө зүрхний хэм алдагдаад өвдөд. Тэгээ ингээд би нөгөө давчтаад хэлж байгаа шүү дээ. Тэгээ би давчтаад байгааг би давчтаа гүрийгээ сууцсан байхгүй юу. Давчтаад байгааг ингээд нэг эмэгтэй охин анзаарсан байхгүй юу. Тэгснээр над дээр ирснээ ингээд чи амьсгалчин давчтаад байгаа мó гэх хэрнэ. Гэ би ингээд юу аа дэнаа энүүгээр яг зүрхний энүүгээр ингээд тав хийгээд тэг ингээд юу агаад байна амьсгал давчтахаас илүү яг ингээд цээж хүнд оргиод байна гэдгийгс аахгүй юу. Яг ингэж ирсэн юм шүү. Тэгээд тэгсэн чинь цээж хүнд оргиод байна гэдгийгсэн чинь өөдөөс ингээд түр ингээ гараад амархуу гэдэхгүй юу. Тэгэхээр нь би за тгий даа гэдгийгсэн. Тэгээ миний нөгөө зүрх тавчтгаа ерөөс бэлдгүү. Бүр ингээд гээл гамчин бүр. Тэгээд яажсэн чинь тэр залаараас гараад ирдیں۔ Тэгээ эхэндээ санаа зовоод гарч ирлээ гэж би бодсон юм. Нөгөө нэг ажилтаа учраас.
Тэгсэн чинь эхлээл одоо ингээд тэр би энэ өрөөнд ингээ ганцаараа сууж идаа гэдгийгсэн байхгүй тэгсэн чинь за маа гэснэ. Тэгээд нөгөө юм анхаарал тавьж байгаа юм да хэлчихээ. Тэр бол угаасаа хийх ёстой ажил гэж би бодож байгаа байхгүй. Тэгээд бидсэн чинь гарч явснаа буц ороод ирдیں۔ Ороод ирдیں۔ 10 минутын дараа гарч ирсэн. Би нөгөө өөр өрөөнд ороо ганцаараа суудсан шүү дээ цанхон голгоод. Тэгсэн чинь ажил хийхгүй надтай цагийн мөрөөс суудсан. Ми зүрх тавтаад тахчаа. Тэгснэ тий орж ирснэ ингээд амар хаамаагүй мас бол яг ингээд өөдөөс ингээд ирээд тэр удаж амж гэж мэйл тэгэл хувийн минут амар их асуувал тэгэл тэгснэ чи ингээд амар хөөрх юм мөр гэж бүр тийм ярьж мараад зөө тэгээд ихэр би бүр энэ гар миний зүрх хөвдөд байгааг ойлгож байгаа юм болов. Намайг яагаад зүрх хөвдөд байгааг дэлгэмдүүлээ нэрх гэдэг юм болов гэд. Тэгээд тэгсэн чи ингээд би чамд ингээд амар санаа зовоод мод гэснэ чи надад холбогдохгүйгээр өчөж болох уу гэснэ. Тэгсэн зөө Солонгост байгаа тохиолдолд хизээч хідэн цагч хамаагүй миний туслах хэрэг гарах юм бол ингээд чамд ингээд хэцүү үедээ ингэж өвдөж мөвдөд тахаар тэгээ ингээд тийм хэрэг гарах юм бол шууд надад холбоо барьж өгөөрэй би тусалж өгөх болохоор гэж мэгээ заяо. Тэгээ тэгснэ цаг гар юм ярихтаа ингээд надаас амар юм асуусан манай гэр бүр бүлгэмэл амар юм асуу. Тэгээ би ингээд дуугаад танаа шин тэг ингээл хариулаад тэгээ тэгсэн чинь чи солонгос хэлэнд амар сайн майдэр гэл тэгэхээр би үгүй би ингээд хангалттай ерөөсөө сайн бишээ би ирээд удаагүй байгаа тэгээд энэ тэрэг гэлээ тэр үедээ тэгж аахгүй. Тэгэл тэгсэн чинь үгүй ингээд юу яасан чиний ингээд ирээд солонгос хэл үтсэн хугацааг чи ингээд бодоод үсгэлээр ингээд энэ хэмжээнд би ямар ч хэл үзээд ингээд сайн ярьж чадахгүй байхгүй юу чи амар сайн ярьж юмэрч юм гэж мэгээд тэгээд тэгэхээр за баярлаа метрийг гэдгсэн чинь ингээд би ингээд чиний яг баг насан турш чи найз байж хүч чадсан шүү гэж мэгээдсэн. За би тэгээд бүр амар кринжлээд би гол нь өвдсөн байгаа штэ гэж би дотроо бодоод байгаа. Миний амьсгалд авчтаа зүрх хөвдөд байгаа энэ залуу ойлгож байгаа болоо хэдий ингээд энэ цаг нь ингээд өөрт нь яг ингэ болцсон цаг юм шиг боловч би өвдөд байгаа штэ гэж бодохоор ми дургуур идсэн. Тэг ингээд яг яран дундуура ингээд дургуй үржмөсөндөө ингээд би яриад нөгөө нэг юм зүрхний тавчлалт нь арай багасаал байгаа юм л та. Тэгээд тэгсэн чинь ингээд бид нар сургалтыг яг сүүлийн цаг дээр нь ингээд сүүлийн 2 цаг дуусан огт орж чадаагүй байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр залуу ингээд надад хэлсэн яг нөгөө дуусах болол тэр нөгөө сургалтын цус хүүхдүүдийн юм хум өгч мөгөөл нэг юм тарах материал дээр бах юм хум өгч мөгөөлсөн байхгүй. Тэгээд тэрийг өөрөө хийх ёстой ажил нь болохоор тэгсэн чинь эндээ байж байгаарэ за би очиод юм өгчөөд ирээ зүгээр ганцаар үлдэх гэж үгээ бараг. Тэгээ би what гэдэг. Тэгээд тэгсэн чинь буцаж гүйж орж ирснэ. Үгүй таны гэр хаана идин гэдэхгүй тэгэхээр би холоо гэдгсэн чинь би дуусгаж чамаа хүргээд өгье гэж мэгээд. Тэгээд тэгэхээр би гэд гэсээ цогтаах яаж дуурай өгөхгүй цогтаах гэж бодож юм чам. Тэгээ яг би шууд явж оронгуудаа нөгөө юмнуудад хараж ахтана. Хүүхдүүд гарч амжаагүйс аахгүй. Гэс тарааж явах юм. Очиж гарнаас нь авснаа зүгээ оцогдох. Зэдэгний уучраа болохгүй гэж наа чи нэг тийм амар сонин санагц. Дайлан байсан. Энэ амар дайлан байсан. Тэгтэл урд нь хүн зүрх өвдсөн хүн байгаа шүү дээ. Тэгэл тийж бодохоор бүр гэл ялч үтгсээ. үнтэй танаар шүү захиж аммаар санагдана. Тэгээ бас ингэсэн шүү дээ. Манай сургуулийн нэг юм киргиз бэнд идэх байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь тэр анттай бас яг нэг семестр хамт сууж таарсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд амар инээдтэй нөгөө киргизүүдтэй ч юм уу үзбекүүдтэй бүгдэнд нь би нөхөд ярьдаг хэлсэн юм шиг анаатай харьцдаг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хэд нь бүгдээрээ ингээд холбосноо. Холбоцсон байхгүй юу. Тэгээд тэгэхээр би та нар яагаад намайг холбоод байгаа юм бэ гэдгийгсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд тэр эндийг Амир гэдэг хийдэг зөө. Амирын охин мөхөн гэж хажууд ярьж байгаа юм сонсчдیں۔ Тэгээ би та нар яа намайг өндөө холбоод байгаа юм бэ гэдсэн чинь ингээ Амир хоёр байн хамт суудаг үстэй гэдэг байхгүй. Би тэрэндээ хамт суусан шалтгаан нь нөө юу байсан байхгүй. Яг унаад ороод ирсэн нэг Монгол багтай би хэрэлцдэг. Тэр гар бүр намайг зодох гээд ирсэн. Тэрнээс өмнө биш дээ. Тэр гараас амар бэлэрт хийсэн зэ би одоо тэрийг байж байгаа ярьж үгээ зэ. Амар шижийн за. Тэгээд тэгснээ тэр гараас болоод тэр гараас хол суух гад тэр захад очиж суугаад Амирт хамт суугаадсан баггүй юу? Шалтгаан нь өрдөл тэр. Тэгээд тэгсэн чинь тэгж холбоодсон заяо. Тэгээд тэр энд өөрөө яг тэр эцтэй ингээд миний охин мөхөнгийг хилцсэн байгаа байхгүй юу? Би тэгээд сүүлд яренаас нь мэдчих аахгүй нөө хүмүүсийн яренаас. Тэгээ би бүр гайхаад
Надад сний өнд яагаад үлхий асуусан ахгүй ингээд Америк та хоёр моёр гэдэг хань чи яа нам холбоотой ирсэн чи Америк та хоёр ингэдэгс тий. Тэгээд Америк та хоёрыг харьцдаг болохоор чи ингээд надад амар харамсалтай санагдсан гэхээр би юу харамсмаар юм бэ гэж. Тэгсэн чи би чам сайн байна гэх тэр нь нэг арс үхэдэлөө тэгээд заахгүй би чамд болно сайн байна гэж юм тэгсэн чи ингээд Америктай харьцдаг юм лээ гэж юм гээд би тэгэхээр би чамайг сонирхдаггүй Америк сонирхдаггүй гэж тэгжсэн аахгүй. Тэгээд тэгсэн чинь тэр нэг Монгол гарын юг ярий зөө. Анх ингээл нэг ангид ингээд сочж байгаа штэ нэг унаад ороод ирсэн учраас тэгэл тэгсэн чинь би нөгөө юу ч мэдэхгүй. Тэгээд тэгсэн чиэстэй би чамдтай тэр их заагаад өгье сургуулийн тэнч чи юм байд ингээл намайг бодвол нөө солонгос хідэн өгөхтэй. Тэгээд тэгтээ бүр нэг семестр суусан гэхэд арай суугайсан мэл эргээ ботход арай л таг исэн мэл. Адаглаа би нөгөө хилтэй гэж бодоод байгаа хгүй дотроо. Сургуулийн цайны газар орчоод ингээд бэжсэн чинь юу агаацсан. Би эндээс ингээд аав ийг хэлмээрээ хэлээд өчөх гээд тэгсэн чинь одоо бодохоор зүгээр л тэр нэрийг хэлээл зүсэвлээсэн байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чинь хэлж чадахгүй бодох нь чи яагаад ч юм би солонгослын мартчихжээ гэж өгөөд тэр нэрээс байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэрний дараа ингээд чаа би фитнес явмаар нэтэр гэл би ярьжсэн. Тэгээд тэгсэн чинь хөөе хамт фитнест явъя л да гэсэн нэг хүлээж хамт фитнес орж морцсон байхгүй. Тэгээд би тэгэхээр нэг найзлаа гэж бодож харж ирсэн. Дандаа л найз гэж бодож цаарсаа цахгүй. Тэгээд нөх хүн настай хөөрхөн ярьчих би буцаа хөөрхөн ярьсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь харин нэг хүнсний дэлгүүр хүнс аавна чи хамт явах юм уу гэ намайг чамайг хүлээж хамт явъя гэх. Тэгэхээр би нөгөө нэг угаасаа би хүнс авахгүй явах юм бол өргөж чадахгүй шүү дээ. Тэгээд за тэгвэл нэрээ хамт явчих гээд тэгин хамт явжсэн чинь хажууд ингээд асуужсэн аа. Яа би бүр айгу ингээд хоёр мөрн алдсан шүү дээ. Ингээ хүнтэй хүрэлцэхээ дуртай шүү дээ. Гэснээ. Яа тэгтээ хүнтэй үерхий амар хүсэж байна. Амар хайр хүсэж байна. Зүгээр л умтахыг хүсэж байна гэхэд байгаа юм шүү. Тэгснээ заяа. Үгүй тэр бүр амар кэрлээдсэн аахгүй юу? Би тэр кэрийн дандаа найз гэж хараадсан аахгүй юу? Тэгээд тэгснээ амар кринжсэн надад тэр нь тэгснээ. Ингээ энэ хүний носыг тэгээ ганцаарч масар дайж хаад хүнд тэрвэрлэхийг амар хүсэж байна. Им хүн ер нь хүнд өгч чадах яг ингээ тийм халуун дулаан тэрвэрлэлт гоё нэмсгэлээ өгжлэх хэрэгтэй. Амар кринж. Тэгэхээр би бүр ингээ мөрөө татана. Би өстэй тийм наалдаж малддаг юмд амар дургуй шүү дээ. Би өстэй body touch мачнд амар дургуй шүү. Би өстэй хүний бит ингээ зөвшөөрлөг ингээ хальт хүрдэг хүн чи амар дургуй шүү. Гэхдээ бодоод хаа нэг тийм юм шиг байна. Бүгдээ найзын төвшөнд ингээд үзчихсэн аа. Бүгдээрээ бол тийм шээ. За бүгдээрээ биш ээ. Би бол эргэтэй сайн найзтай. Ааха. Тэгээд гиснээ би зарим хэлсэн өгнүүдийг санахгүй нь яг тэр үедээ би амар кринжилжсэн аахгүй юу. Тэгээ би яг тэр өдрийн яг нэг юм хандлагаас нь яг ингээд урдаар орж гүгэл бүр яг ингээд нэг юм хөл твсэд гэдэг шиг. Тэгэл гиснээ ярьж байгаа юмуд нь дандаа яг нэг юм хүнтэй үерхмээр наал гэдэг байгаа аахгүй юу. Гиснээ бэж байгаа л чи хөөрхөн штэ гэж мгээл. Тэснэ ингээд нөө ядж хахад тэрний өмнө фитнес явж хахад ингээд тийжсэн аахгүй. Йоо би таргалахаас ингээ амар ээж байна би ингээ өмнө амар таргалж исэн идэр гэд ярьжсэн аахгүй. Тэгсэн чинь чи амар гоё биетэй штэ. Би яарсан дээ. Би тэгэхээр новчин би харчтэй гэж бодоно. Манаас Монголдаас хахад юу хагаад 9 сард амар цаш шуураад тэгээ би бас нэг хөгжмийн бэлтгэлтэй ирээдээд анх удаа нэг найзынхаа хөгжмийн бэлтгэлийн газарт хамт очиорсон баггүй. Тэгээд яг хажуудалд нь нөгөө өөрсдийнх нь болбоолын секц нь явж байгаа. Тэгээд өөрөө багшлаа. Тэгээд би жижигсэн чи би энэ газар чи олж чадахгүй байна энэ төргээд. Тэгээд ингээд яриа явж байгаа миний утасны цэнийг дуус гажиж хаад гарын амар таарчихсан. Ингээд явжсэн чи мэн хүн ойрхон юм байна гэж үгүй газ ингэж баг шалтан шахуу дээр болбоолын бэлтгэлийн утастай ингээд гарч гүйж ирээд тэгээд өөрөө ингээд күрч өмөрсөн байгаа байхгүй. Тэгсэн үгүй миний шууд ингээд гарын дээрээ ингээд күчний карван тиймээд ингээд уг нь дулаацуулж байгаа байхгүй. Тэгвэл би ингээд амар найз юм байна да. Тэгээд ингээд айгуугаа бодож байгаа шүү дээ. Би ястаа аттай шүү гэж мэдээ. Тэгээд би чи орой чиний гарнаас байхад амар гоё эсэн. Амар дотны юм дулаахан мэдрэмж авсан гэж мэдээ. Яа. Би тэгээд бас гэрэнчлийн найзлага байсан шүү дээ. Өөдөөс сайн уу найз байх юм. Хоцоо. Тэр гар харин тэгээд харна миний яг дургуураа тэр гараа цухтаага баян хэрэлдээдсэн аахгүй юу. Тэгээд тэгсэн чи яг нөгөө нэг энд ирээд анх удаа ганцуудаа нэг амир ажилд гарсан гэсэн штеп нөгөө нэг премри ганцуудаа гарч утсан гэдгсэн штеп би нөгөө айсаа хич хэргүй мэлээ гэж чамд ярьжсэн штеп. Тэгээд хахад нэг ч удаа хийгүйгээд тэгээд тэр чинь тэгэд яасан чи тэр гартаа таарчдیں۔
Гэл тэгээд тэгсэн чи бүр ингээл копи мопи зарим барьж ирж гүүж мүгээл хүмүүс намайг буруугаар ойлгож байна гэд. Тэгээд тэгснээ ингээд өөдөөс нэг юм хилэнгүүд би нөгөө шууд үгүйс хийгээц захгүй доош нэгээц захгүй буцаагаад ми нөгөө буцаагаал цухтаж аал харахгүй. Тэгээд тэгсэн чинь тэгх тусан бүр энэ намайг ингээд идэв ингээл зурлаадсан. Надад бүр амар хэссэн. Тэгээд ёо ямар хичмээр юм бэ гэл. Ёо тэгээ яг тэр гартаа яг угаасаа нэг юм төр тар болоодсэн шалтгаан нь яг би нөгөө нэг юм кринжлээдсэн аахгүй юу. Яг найз гэж харж ach өөдөөс нэгтэй татсан чинь тэгсэн чинь харин нэг дургуур гэ тэгээ бит хоёр амар хэрэлдээд тэгээ яг би тэр нэг өөр хүүхэдтэй Америктэй хамт сууж таа тэгсэн чинь Америктэй наваад хийж холбоогүй юм болохгүй. Ядраади юм гэ. Гэтэ яа хараад хаар ирчхүүд миний чамд талтай болон талгүй хүмүүсийн харилцаа өөр яг их мэддэгдээ шүү. Тэснээ ингээд зарим эрэгтэй хүнэж яг хөө эмэгтэй найз байж болно гэдэг эрэгтэй хүмүүс байгаа л да. Би ч гэсэндээ эрэгтэй сайн найзуудтай. Монголд бол зөндөл гоё эрэгтэй сайн найзууд байна. Үнэхээр яг гоё найзууд. Тэгээд тэгсэн чинь яг тэгж боддог эрэгтэй хүмүүс зөндөө байгаа ч гэсэндээ бас яг ингээд яг эмэгтэй хүн болгоно яг юм гаргаж байгаа зан дотн ингээд өөрт нь нэг юм найз гэж бодоо гаргаж байгаа сэтгэл мэдээллийг за энэ надад яхан ханд bay шүү гэж хараад идэг эрэгтэй хүмүүсийг бол та нар болоо. Яг эмэгтэй хүн болгоныг нэг юм аз болгож нэг юм туршаад за энэ намайг ингээд яах нь уу гэж харахаа болоосэ гэж бодож чинь ер нь тэрэн дээр. Солонгос эрэгтэй хүмүүсээс жахан тиймэрхүү. Яг гоё харцсан. Муухай харцвал би муухай харцсан л өстэй. Яа ууны юм л байгаа байхгүй дундчиг барил дундчиг барил. Тэгмүүд үүдээс ингээ гоё харцаад хаар зэрэг чи ямар заваарсан да гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр ингээд яг л зүгээр өөрөөс авж байгаа зүйлээ өөрт нь гаргахаа зэрэг энэ надад талтай юм байна гэж цаашаа бит уугуулж бодоо заваараад байгаа ч юм. Тэгээд ингэсэн. Америк одоо манай анги хөхт даа штэ. Америк хөхт аав нь Америк ээжийн Солонгос. Тэгээ ялч хүн нөгөө нэг ээжийн Солонгос энтхий иргэншилтэй ч гэсэндээ нөгөө царай мараа би хаа бүх юм л яг Америк хөхт даа штэ. Тэгээд тэр залуу болохоор ингээл анх хичээл дээр орж ирчээл шууд ганц надтай гар бэрмээрэл тэгэл яг миний хажууд байнгаар цоож муугалсан байхгүй юу. Тэгснэ надтай юм ярьж чадахгүй бус хүмүүстэй амар нээлттэй амар сонио. Тэгсэн чи хичээд байгаа л юм шиг байна л да. Ийм 20 настай Америк хүүхдээс үрч надаас дүү штэ. Тэгээ ингээд надаас анх нөгөө дүү гэж өөрийгөө мэдхгүй арай нээлттэй байсан бохгүй хальт. Тэгснэ сүүл рүүгээ ингээд бүр надтай юу ч ярихгүй мөртлөөсөө надаа ирээд туслаад идэг за. Ингээл би зарим нэг үг мүгийн ингээл ойлгохгүй болоод ирэнгүү шууд ирээд миний юм бэлдэж өгч мөгөл. Тэгж мэдсахгүй тэгээ би ингээд яг хамгийн анх хараад яг миний сонирхдаг залуу 100% мөн ч гэсэндээ гэсэн юм нөгөө би ч өөрөө болцож хүнтэй найзлаатай хүн байгаа штий. Тэгээ тийм болохоор яг нөгөө яг миний сонирхдаг хэдийн миний сонирхолч гэсэндээ одоо их үдэ. Тэгээл тэгсэн чинь тэгээд тэгсэн чи ингээд амар тэгж кэрлж өгч мөөлснэ. Тэгээд сүүл рүү бүр надтай ингээ юу ч ярихаа болол ингээл цаг явагдсан. Би тэгээд анх бол намайг сонирхдаг гэдэг бүх юмар нэлтэйсэн бохгүй юу? Яагаад гэвэл ингээ бөөндөө ингээл тойр сууж байгаа л нөгөө багш нар дотно олох гол юм асуугаал. Тэгээ ямар төрлийн хүн сонирхдаг вэ гээл бөөндөө тойр асууж хатан би тэгсэн аахгүй юу? Би ийм өндөр тэгээд жаахан Европ төрхтэй том үстэй залуу туртай гэд хэлсэн чинь шууд өөдөөс нөгөө залуу маань өндөр нь яг хэд авах хэвээр бол гэ бөө хүүхдүүдийн хажууд өөрөө тэгж асахгүй тэгээ бүр тэр хүүхд чинь тэгэхэд миний хажууд биш бүр ингээд нөгөө юм дунграан болоод тойроо суудсан байгаагийн бүр хамгийн цаад цахаас над руу хэлж байгаа байхгүй тэгээ тэгэхээр нь би 102 гэд хэлсэн байхгүй тэгээ тэгсэн чинь тэр хүүхд 188 байхгүй гэсэн чинь шууд дугаалчдаг байхгүй тэгсэн чинь манай ингээд чиний өндөр чи хөрөхгүй мэн гэ тэр гэж мэн тэгсэн чинь ингээд бантаа чимээг болоо тэгээ би яг тэр үеэс надад ингээ амар хансдаг амар сойлгосон байхгүй тэгээд бидсэн чи ингээ юу ч ярихгүй хаадсан чи сүүлд яг нэг би багштай юмараа зогсож хаад намайг сонсоо би тэгээ багштай ингээд за нэрийг хэлчих угаасаа ингээ кол намайг бодвол амар солонгосоор сайн ярьдгаа гэд яар бичсэн гэсэн чи үгүй штэ чи илүү сайн гэд яа намайг илүү сайн гэдэг гэвэл миний парам колоос сайн байхгүй юу кол нөгөө нэг Америк учраас аялах нь амар сонирн байхгүй юу тэгээ багш нар намайг колоос сайн гэж бододдог. Гэтэл кол чи энд амар удаан амьдарсан. Бүр ингээд баг унаа солонгос шиг ярьдаг болсон байгаа байхгүй аялгын сонирн болохоос харин тий. Тэгээд
би багштай үгээгүй кол надаас хамаагүй сайн кол ийм мэдэргээл ярьсан чи багш тийм ч юм гэж ингээл ярьжсэн. Тэгэхээр би колоос дутуу мутуу гэд хэлсэн бохгүй юу. Тэрийг маань яг сонсцیں۔ Тэгээд би хоёр тэр өдөр яг хамт суугаад хичээл дээр. Тэгээд тэгэхэд яг лекцийн ганц хичээлээд дээр ор бидсэн байхгүй. Тэгсэн чинь кол яг утсан дээр юм хичээлсэн. Тэгсэн надад шууд уцаагчдیں۔ Тэгээ ингээ утсан дээрийг харсан чи ингээд чи яагаад өөрийгөө ингээд надаас мөнгө цаад байгаа юм бэ? Чи ингээд хангалттай сайн штий. Местэйг бах юм битсэн. Тэгээ тэгэхээр нь би ингээд буцаага хариу бич гэсэн чинь солонгочууд ашигладаг юм сонин кейборд гэдэг шүү дээ. Би тэрийг ашиглаж чаддаг байхгүй юу? Чи чаддгүй. Би чаддаг байхгүй юу? Харин тэгэхээр нь би шууд Instagram-аар би тэр уустаа алдсан юм чаа. Тэгээд би Instagram руу шууд хариугаа бичсэн. Утсыг ихлэ буцаага өгсөн чинь ямар бандсан за би нөө утсан дээр нь бичиж өгнө гэж бодсон байхгүй наа. Би кейбордыг ашиглаж чадахгүй юм чаа. Тэгээ би өөдөөс нь ингэж бодож аваад баярлаа. Тэгтээ ингээд бодол нэг юм байгаа. Тэгээд дээрэс нь ингээд яг ясмнэр бид хичнээн солонгос л үзээд яг ингээд бүжгийн ертөнцийн хэрэгэлдэг хүүхнүүдийг би мэдэхгүй. Яг үнэхээр солонгос хэл дээр огт заахааргүй юмнууд байж магадгүй юм чи. Тэгээ нэтрийг илгэсэн чинь над руу ингээд зүгээрээ ингээд энийг ингээд ойлгохгүй байсан ч гэсэндээ чи ингээд хангалттай сайн байгаа нэтэр мэрэгэл. Тэгэхээр миний мэдрэмжийн талаар асууж бас бол баахан сүлд ингээд энд амьдарч байгаа мэдрэмж зэтрэмж ярилцаа. Тэгээ бид төр зэрэгс суучаад амаараа ярихгүй. Ингээд чатлаадсан зэ ингээд зэрэгс суучаал багш ярих сонсгоо. Тэгээ бид төр баг цаг чатлаад амар их бичээ. Тэгээ бэдсэн чи дундуур нь ингээд үнэндээ гэснээ бид нар чамайг юу гэж ярьдгийг чи мэдхүү гэдгснээ мэдэхгүй гэдгсэн чинь бид нар бүгдээрээ чамайг хөөхөн гэж боддог. Чамайг бас хүндэлдэг. Чи тийм хүндлүүлэхээр охин гэж мэгээд тэгээд тэгснээ яг ингээд манай ингээ охтууд бол надад угаасаа өөртөө баян хэлтий. Кол ерөөсөө өөрөө хэлж байгааг байхгүй юу? Ингээ чи хөрхөн мөрхөн гэж амаараа хэлж байгааг байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэрэн дээр тгийж хэлснээ ингээд бид нар чамайг гэж хэлж байгаа юм болоо би чамайг гэж хэлээд байгаа юм болоо гэж яг тэр үедээ тэгж бодоод тэгээ би тэр үедээ шууд тэрийгээ нэслэр рүү явуулцахгүй. Тэгсэн чинь энэ залуу чам сайн гэж би хэлээ эцтэй. Тэгээд тэгснэ бицэн юмнуудыг уншичаад яг ингээд надад бүр амар анхаарал тавьсан ба тэрэн дээр. Тэгэл тэгснэ ингээд яг юу нь болохгүй нэ тэгээд ингээд яг ингээд би ч гэсэндээ яг зөв зам болоогүй л явж гин. Гэхдээ чи ингээ амар дог чи өөрхөн ингээ сэтгэл имижийг олцсон гэж надад бахан юм яриад заахгүй. Тэгэл тэгснээ. Гэхдээ чи ингээд надаас их чатлаар надаас уусаа ухаантай хал та. Би ийм юм ярахаар тэнэг санагдчих магадгүй л дээ гэд намайг их чигтэр амар фокуслуулгээд тавцгаа байхгүй юу. Тэгээд тэгэхээр нь би үгүй ингээд нас чинь тоош дээ. Би ер нь л дотор 16-тай гэлцсэн байхгүй. Тэгтээ миний нэг юм ирэх зам мөн бол ялчгүй жаахан хөхөж штэ. Тэгээд хэлсэн чи бити тэгээ чи надаас ингээ хангалттай ухаантай нэтэр гэж тэгжсэн над хийдیں۔ Өөдөөс ингээд за би болчи. За би болчи. Би чамд ийм юм ярих болчи гэл өөдөөс тэгдэг байхгүй. Тэгэхээр би үгүй харин чи их ярьж өг хэрэгтэй гэсэн чи ичээ нат. Харсан чи хацар нь болоод юм чи юм байл. Тэснэ гэж хэлсэн. Өөр юм ярихгүй заа. Тэгээ ингээд хийж чадалчаад тэрний дараачаас кол надтай ярихаар ичээд идэм бэ гэдэг. Тэгэхэд анзаараад. Тэгээд одоо хүртэл яг ингээд энэ хүн надаа сайн бахаа бол болчих дээ гэд анзаараад ангууд яг ингээд нэг юм хийчээд над руу ширтдэг нодор хэвээр байгаа. Тэгвэл амар их залуучууд ер нь жигнэсээ дордлол бас айкон. Тэгээд юу яг энэ нөгөө жаахан хүүхэд учраас одоо 20 настай учраас нөгөө нэг 20 настай учраас ингээд ашиг байна миний бодлоор. Нөгөө өөр амар хүмүүс чинь амар нээлттэй дээ штэ. 20 настай учраас амар хичээд ашиг лээ. Тэгээд надаа яг хоёртой санагцсан. Тэгэнгүүт өөр болохоор надад насанд хүрсэн нэг Америк хүний араас гүйтсэн аахгүй юу? Бүр яг ингээд болцмоор ингээд тэр гаж биш. Тэр гажаас гадна би нөгөө Монгол цусланд ажилладаг ахад цуслан дээр нөгөө нэг ирж англи хэл заажсан багш байсан байхгүй юу? Тэгээд тэр агш ингээл монголоор хэдүү мэддэг. Тэгээд хажуугаар үржвтэй амандаа монгол үг хэлээд төс би тэгээд нөгөө үг бэлдээд байгаа юм бах та. Надтай ярьж байд мэддэг байсан байхгүй тэр нэг. Тэгээд тэгсэн чинь тэр агш болохоор юу байсан байхгүй юу? Над руу яг ингээд яаж олсныг мэдэхгүй заяа. Facebook юм болцсон. Америкчууд Facebook хэрэглэдэг юм лээ шүү дээ. Тэгээ ингээд Facebook юм болцсон. Тэнгүүтлээ Facebook-ээр ингээд бичиж орж ирээд цаахгүй. Тэгээ тэр үед би за англи хэлээ жаахан сайжруулъя да
гэж бодоод жаа хариулцсан байхгүй. Тэгээд тэгсэн чи ингээд чи амар хөөрхөн амар үсгэлэнтэй гэдгийг үгээ бүр харамгүй урсгад юм лээ. Тэгээд тэгснээ ингээд би ч нөгөө цуслангийн багшлагтаа бүжгийн багшийн хийдэг гэсэн байхгүй. Тэгээд ингээд нөгөө хүүхдүүд бүжиг заагаал тоглолт моглолт ингээд бүжиглж байгаа штэ. Тэгээд тэнгүүд багш нараа амар сони юм намайг ингээд бүлийж яхахтаа ингээд төсөхгүй. Наа бусад эрэгтэй багш нар амар бүлийдэг гэсэн ярьжсэн штэ. Тэгээд тэгсэн чинь тэд нар нь чи хөдөлгөөнө хэтрүүлж хийгээд байна. Им энгийн бай. Чи илүү хүчтэй хийгээд юм. Нэг сонь юмараад. Тэр хүчин би ястаа нөгөө заланаас нь гэдэг шиг л тээ. Угаасаа бүр одоо багаас илүү би бүр амар юм хүчтэй хөдөлгөөн хийдэг гэсэн. Нөгөө амар ирч хүчтэй гэсэн. Өдрөө хитэн цаг бүжиглэж ингээд ундаг байсан бохгүй. Тэгээд ямар сони ингээд сайн байлаа гэж загнуулна гэж байдгаа гэх манай нэг галтгоонд ажилтдаг штеп гэнэ гэсэн байхгүй хажаанаас сайн байлаа гэж загнуулна гэж байдгаа ямар сони ингэж юмгээд тэгээд дэсэн чи тэр агш амар ингээд би ингээд гадаад хүнтэй Монголд ирээл ийм хөөрх юмхтэй байдаг гэдгийг мэдсэн. Тэгээ гадаад хүнтэй сууж болно гэж бодсон би бүр гахаад ваа тэгээд тэгсэн тэр чинь бол яг нөө насан турш зэрэгтэй өнгөний сэтгэл тахгүй. Тэгээд тэгснээ би бүр гахаад гэдгсэн чинь чи би чамаас нэг юм асууж болох уу гэсэн. За гэдгсэн чинь чи нүдэндээ хаалгаа илгэсэн үү гэж асууд минь авчаа. Миний бүр амар уур үрээд За. Үгүй гэж хэлээгүй би яагаад тэгж бодож байгаа юм гэж асуусан. За. Тэгсэн чинь чиний нүд бусад монголчуудынхаас хэтэрхий том юм гэж гомдсон. Тэгэхээр би ингээд шууд гэрийнхнийхээ зургийг явуулсан. Манай гэрх бүдэр амар том үздэг шүү дээ. Тэгээд тэгсэн чинь тий ч бас том юм байна. Тэгэхээр би ааха ингээд тэгсэн чинь тэгээд нөө гэрийнхэн за хаалгаа илсэн байлаа гэж манай баг дүү мөч амар том үздэг шүү дээ бас. Тэгээд тэгсэн чинь та нар гэрээрээ юм том нүцтэй би Монголд ийм амар том нүцтэй хүн байна гэж бодоогүй ингээс солиороод зөндөө байгаа штэ гэсэн чинь үгүй чиний арай том байсан ингээд тэгтээ тэгээд яа гэсэн хаалгаар хэлсэн бол жаахан харамсалтай штэ энэ хөөрхнүүдийг гэж мгээд тэгэхээр тэр хүн яг нөгөө юм дотроо жинхнээсээ Монгол хүнтэй сууж болох юм байна гэж бодсон аахгүй амар тэгснээ хаалгаагаар хөөрхөн болцсон байх юм шиг санагдсан юм шиг байгаа заяа. Гэтэ амар кринж. Харин тийм баад тэг ингээд амар олон болцсон төрсөн. Яг нөгөө нэг цусланд ажиллаагүй яг нэм сул болцсон үеүүдээр амар олон болцсон төрсөн. Тэгээ би ингээ бүгдэнд нь татгалцсан заяо. Тэгсэн чи харин гар нэг удаа бүр тэгдэм. Би ингээ чамтай яг амьдрмаар байгаа. Яг үерхэл биш би чамтай нөгөө нэг юм гэрлэлт бодож харьцаж байгаа. Relationship, ингийн relationship биш. Ингээ married тэгж бодож байгаа би тэгээд бүр гахадгүй би өстэй ааха тийм юу байхгүй гэдэг тэгсэн чи ингээ амар сайн бүжгэлдэг гэд би чам хэлчихсэн штэ гэхээр за гэдгсэн чинь миний ихнэр болоод миний өмнө нүцгэн бүжиглэж хармаар гэж авдээ. Тэгэл шууд блок. Нас бэдүрс амар хүн чи юу юм бэлээ? Тэрний амар нөгөө нэг гаш натар шиг санагддаг гар бас нэг тийм сони мэрэгсэн штэ. Тэгээд тэгсэн чи энэ бас тэгээ би бүр шок. Oh my gosh. Гэтэ хитэн сар араас гүчээд тэрийг шууд ингээд юу ч биш болгоцсон тэр хүн. Тэр үгээрээ. Яар тимгээд. Мартаарэ. Миний шууд ингээд төсөөлөдөө дөрийн майнд болоод ах юм. Тэ энэ чинь бүр Монголд хахад араас үзсэн гаа штэ. Солонгос соёлд орчхоор арай өөр болчдөг юм шиг юм. Кол насныхан ч юм уу эсвэл Солонгос соёлд орсных ч юм уу ямар ч хэлсэн тэгсэн. Наа чи яалч юм настай ба. 20 настай хүүхдүүд ч юм бас нэг хөөрхөн юм. Тэгтээ бодоод ахаар зэрэг Тэгээ байнга ингэж идэг нэрээ. нас залуу хүмүүс амар плерт хийгдээд юм тий. Аха тийштэй угаасаа. Тэгснэ ингэдсэн нэрээ. Тэр нэг Амир гээд миний охин гээд намайг ярьцсан гарч 17 настай хүүхдээс шүү. Би бүр хажууд амар их чагаан сте. Тэгээд тэгснэ тий кол болохоор бас нэг байнга ингэдэг нэрээ. Энийг хэлээгүй маань. Би ингээл явж ангууд яг байнга хажуугаар хүүхдүүд ингээл миний нугуут мотлыг харчаал ингээл ярьж барж байгаа. Тэгтэл хөөрхөн магаастэй. Гэл. Тэгтээгээ насан дээр нь яваад байна тий. Ингээд аха тий тэгтэл хөөрхөн магаастай гэж мэл. Тэгэл ингээл би ингээл урд гараал юм барьж ангууд Отиппада ч гэдэм үү эсвэл ингээ бэлтиппада гэж мэгэл ингээл үс мөсч хөөрхөн байна яг ингээд хажуугаар өнгөрөхдөө шууд яг нэг юм тэр чи хөөрхөн байна ингээ хэлж өнгөрөддөг. За одоо баярлахаас та залуухан байна. За тийм байна. Гэтэ
Яалтчгүй Европуудын хажууд бүр илүү жаахан харагдаад байдаг. Европ хүмүүс бол бүр 18-9-тэй биш, бүр жаахан гэж бодоод байдаг. Өөртөө уртаа болохоор солонгос хүмүүс алхлээрээ яг 19 мөстэй гэж бодоод байгаа байхгүй 19 20-тай хамгийн дээдлэл 20-тай гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд Европ хүмүүс бүр илүү жаахан гэж хараад лээ. Яг үнэ. Бид нар Европ хүмүүс 16 талаатай харагдаад байгаа байхгүй юу? Өчтөрөөс яг над жишээ чи над дээр болсон шүү. Би жоохон яг 22 настай заяа. Тэгээд манай өөр хэлцтэй жилдэг тэнгүүтлээ. Жоохон махлаг байхгүй юу? Солонгос хэлтэй. Би жижигсэн чинь. Яг надтай чицүү, хоёлын дэнжицүү юм хятад бахан байгаа да. Тэгээд тэр хоёр ингээд ярьж мэрэад ижсэн чинь. Чи ер нь хиттэй юм бэ нэтрэг. Аа чи гэсэн би ихчтэй гэж яг хэлмээр байгаа байхгүй юу? Хиттэй юм шиг харагдаж байна. 20-тай л хэлбүүдээ гэсэн чинь. Харин тавтай шүү дээ. Та. Бүр шок болж байгаа юм чи яах вэ? Тэгснэ манай дүү өчтөр бид хоёр нэг хамт хийжсэн байхгүй юу? Манай сургуулийн. Би байж байгаа. Ийм манай төрсөн дүү шүү дээ би. Зүгээр дүү шүү дээ гэсэн чинь төрсөн дүү гэх юм үгүй зүгээр дүү мгүй нэтрэг хэлж байгаа шүү дээ гэсэн чинь. Та хоёр яг эргэтэй шиг харагдаад шүү дээ гэж. Тэр залуу чинь бүр 7 оны залуу байсан байхгүй юу? Тэр чинь юу амар их ялгаа гарч ирж байгаа зү тийм. Аргагүй шүү дээ. 7 оных чинь тэр миний араас гүгээд идэг 17 дэх хүүхэд чи 9 оныхоос л бүр Гэтэ яаж 9 оных ихний бэлтгэл дээр юу 17-той ээж ээж хаа нэрээ. наач худлаа хаа. Үгүй оныг би харьцаж байгаа шүү дээ. Би чинь тэр ид дундаа баг хилтэй эсвэл нөгөө ангид мангид юм бүүлж үж муу даамч. Би бүгдийнх нь оныг тэгээ дээрэс нь багшааг ингэсэн бохгүй нөө. Манай нэг энэ олж ихэнх хов болчихъя. Намайг анх дөнгөж ирчээ байжсэн чинь манай хэлний бэлтгэлийн төвийн нэг ах жахан сэтгэнэтсэн бохгүй юу. Ажилдаа ах нь яг солонгосон штэ. Айгуу сэтгэнэтсэн бохгүй. Тэгээд ингээд машинаараа ингээд хөргөж үж мүжсэн бохгүй намайг. Тэгээд би тэр үедээ юм бодохгүйсэн. Тэгээд тэгж яхад би хүүхдүүдийн ангийнхаа бүх хүүхдүүдийн материалыг хараад тэрнээсээ бүгднийх нь оныг хараад эднэр тийм бүх шаарддаг гэж мэжэж оныг харцсан байхгүй. Тэгэхэд би тэр хүүхдийн оныг хамгийн харцсан. Гэтэ хамгийн муухай нь яг ах нар албан тушаалыг эсрэгээр нь ашиглаад ингээд флэрт хийгээд байгаа нь амар цанаа сонсогдож байна аяа. Тэгсэн чи амар инээдтэй заяо. Тэрийг ингээд тэр ахыг ингээд сэтгэнээд байгаа гэдэг би ганцаар л хүнд хэлсэн байхгүй нөгөө ихчтэй хэлсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чи тэр ихч нөгөө нэг өөдөөс шууд хүүе наад ахыг чинь өөдөөс нь сэтгэнээсээ гэж боддог монгол охтод энд амар хэд штэ. Гэт тэгсэн ш. Тэгээд гэт тэгсэн чи яг нэг хэдэн охтодын ингээд нэрийг хэлэнгүүдээ наад ахыг амар сонирхдаг штэ эднэр гэд. Тэгжсэн ш. Тэгээд яг хуу царайлаг байхгүй юу. Тэг нөгөө охтууд нь бүр манай тэр царайлаг хин гэл амар тэгдэгсэн. Тэг сонирхолтой. Өнөөдрийн дугаар гэхдээ амар гоё дундаа халуун цай тавиал. Борооны Та нарынхаа төлөө бит хоёр өнөөдөр яг 100% юм хоб бадж байгаа учраас бити хүн хоб бадж байхад өөлөд аваарэ. Тэглэж манайх мэдээний сууг биш. Харин тий сонирхолтой байх болов гэж бодоод яг ийм түүхүүдээ яг яриада яг өөртөө болсон тохиолдлуудыг яриада гэж бодсон. Гэхдээ бүр амар их байгаа болохоор нөө ийм төстэй кейсүүдийн шууд хасаад яриад байна. Вьетнам гингүүд надачаас байгаа. Тэнгүүд хоёр одоо адилхан юм яриад байгаагүй тий. Ахаа ийм төстэй кейсүүдийн шууд ингээд хаяад явчихж байгаа байхгүй. Тэрнээс шиг ингээд яалччихвол тэгснэ нэрээ амар инээдтэй заяо. Нэг ийм 3 улсын гаралтай Солонго одоо 3 улсын гаралтай Орос заяо нэрээ араас амир ингэж 3 улсын гаралтай гэхээр эцэг хийх нэг үгүй 3 хүн байхгүй амир инээдтэй заяо. Одоо амир инээдтэй Леонардо Кими гэдэг нэр мэртэй заяо. Юу вэ? Одоо ингээд Солонгос гаралтай Орос хүн ээж аавынх нэг нь одоо юу гэсэн үг штэ. Тэгснэ одоо Хятад гаралтай Орос хүн тэгснэ ийм Орос ийм 3 залуу найзууд заяо. Тийм нэрнүүд нь тийм инээдтэй. Леонардо Ким юм, Александр Пакмак гэдэг нэртэй заяо. Тэг ингээд тэр 3 болсон чинь нэрээ бүр яг 3 өөр ертөнц шал 3 өөр царай. Тэгснэ уул нь яг бүгд Орос хүн гэдэг байгаа байхгүй юу. Тэг ингээд нэрнүүд нь огрууд нь өөр болсон заяо. Тэг яг нөгөө ийм эцэгийнхаа нэг нь ингээд ээж мэж нь ингээд Солонгос ээж нь Хятад метод болоо явчих байхгүй. Тэг ингээд зэрэгцээ сууж агаад яг флэрт хийж байгаа байхгүй юу. Йоо бүр яг 3 улсын 3 ертөнцийг би зэрэгцүүл харсан шүү дээ. Яг ингээд яг real Орос залуу амар эготой. За. Яг ингээд сэтэнэд байгаа мөртлөөсөө ингээд нэг юм эготой, нэг юм дээгүүр харттай ярд юм байна. Ярихаараа заяа. Хят нь болохоор сандраад ингээд
барьсан юм аа. Ингээд авч тавиал бараг усмас ухтаа ингээд тийж мэд юм лээ. Тэгээд тэр солонгос гаралтай орсон болохоор им цэгс очоод ярианы өнгөөрөө ингээд хичээгээд идэв юм билээ. Нэрээ тэгжсэн шүү дээ. Би чи нөгөө энэ хотынхоо нөгөө гадаад иргэдийн төлөөлөгч ихэд тэр хиттэй ягаа. Тэгээ бүгдээрээ нөгөө нэг ингэж сүүлд катукаар орж ирж холбогдоод тийж мэхтэн би яг энэ гурав зэрэгцээ цугаад урд флирт хийгээдсэн байна гэдэг яг бүгдээрээ нөгөө нэг чатар орж ирэхтэн байлгасан. Тэгээ яг тэгээ гурлаа тийм гурав өөр бүр амар сонирхолтой байсан ш тэрийг харчаад. Надад сонирхолтой санагдчихэв бүр. Тэгээ жаад яг нөгөө юм 100% орсон. Амар царилаа гэсэн. Тэгээд нөгөө хоёр нь бас орс гэчээд нэг нь яг хятад царайтай, нэг нь яг солонгос царайтай байсан. Гэхдээ орсоор ярьж байгаа сонсоход амар гоё сонсогддог холооны өнгөн заяа. Тэгээ тиймээс. Тэгээд тэгснэ нөгөө хятад хүүхдийн сэтгэн жаан амар гаж исэн гэд ярьж исэн шүү дээ. Тэр юм уу? Үгүй биш. Тусдаа. Тэр бол бүж хилдэг, рэп хийдэг амар урлах юм байхгүй яг миний тэл юм байхгүй болно. Тэгээд тэгснэ тэр сүүлийн. Үгүй тэр тэгээд азаа үздэг байлаач гэсэндээ тэр сэтгэн жагаа нь бол амар кринж. Хятад хүмүүс тийм гаж кринж одоо тийм кринжлмээр сэтгэн юм бил. Мэдгүй. Надтай таарсан одоо манай нэг зогоо واخгүй юу? Тэр бол зүгээр л айгүй ингээ сонирхолтой юм ярьж ирсэн аа. Голоор нь өөрийгөө баян гэдгээ л хэлэх гээд ийм шиг байлээ. Тэгээд би айба хийдэггүй шүү дээ. Манай ээж аав энэ дээрээ ингээ бизнес эрхлэлтийн надлаа шууд явуулцдаг. Би семестрийнхаа үеэр баг ингээд яваад ирээд байгаад идэг нэгэд гэл ярьж байгаа байхгүй. Тэгээ надад бас сонирхолтой байгаа шүү дээ. Яг муугаар бодохгүй ингээд сонсвол тэгээ байж яжсэн аа. Ингээд ярихад айгүй гоё байна. Хоёул ярианыхаа сэдвийг дараа нь ингээд эндээ үлдээгээд ялцгүй амар жарбан шиганд исэн байхгүй. Тэгээд одоо ингээ хоёулаа завгүй юм чинь үлдээгээд дараа ярихтаа хоёулаа хамт орой ол идья. Тэгээд тэр үедээ би чамайг даяа гэж ингэж ярьж байсан байхгүй юу. Тий. Тэгээд тэр бол надад амар жинтлмэс санагдчихсан. Бас яах вэ? Гэтэ аз олч надад амар кринж хятад бол таарлаагүй. Өөрийгөө амар би мөнгөтэй шүү гэдэг эрэхтэй бас амар дургу шүү дээ. Яг гадаг юм гэдэг. Окей. Нэг юм тэгээ яах гээд байгаа ингээ хэлчмээр санагдаад идэм аа. Яг ингээ би мөнгөтэй гэж өмнө бас нэг монголох ярьж ирсэн шүү дээ. Тэр ах мах юм би ингээ мөнгөтэй гэдэг байгаа нэг юм. Хаашийн би мөнгөтэй болохоор чинь өмнө чинь ингээд би одоо хаашийн ингээд зүгтстэй юм уу? Аха. Би өмнө чинь ингээ амар юм хөөрхөн зан гаргах хэвээр юм уу? Би мөнгөтэй болохоор чи хичих хэвээр юм уу? No. Би хараад идэв. Яг тэгж бодмор санагдаад эртөө хүмүүс ягаад чи мурд ирээл би мөнгөтэй гэсэн хандлага гараад ирэхээр тэр чин цаг хугацааны явцдаа л өөрөөсөө харагддаг зүйл шүү дээ ер нь бол. Аха. Тэгэхгүй байхад. Надад бүр яг тийг санагдаад юм аа. Надад бас хамгийн тэнэг тийм. За мөнгөтэй гэдэг яриа нь яг хайл амнаас нь гарсан гэж болно гэж үзье заяа. Тэнгүүд би тэдэн төгрөг зарцуулсан шүү дээ. Аха, тийм юм тэдэн төгрөг өрсөн шүү дээ. Аха, бүр яг тэгээд ёо би бүр зайл гэлчмэр санагдаад тийм. Бэлэн ингээ авсан гэсэн чи дараа нь би тэрээр ингэж яваад ингэж тэгээд тийм тэгэж мөнгө олоод ингэж авсан шүү дээ. Тийм үү? Наа. Буцаагаад аваа. Би бол тиймэрхүү дотны хүмүүстэй сэтгэл гарах юм дээр бол би бол яг тийм нөгөө тэр хүний төрсөн өдөр гэдэг болол тэр хүн энэ хорвоо дээр ингээд мэдлсэн өдөр амар чухал өдөр гэж би боддог байхгүй юу. Тэгээ би ингээд тиймэрхүү юм дээр нь би хичнээн тэр үед боломжтой боломжгүй байх нь ямар ч хамаагүйгээр би дандаа урьдчилан амар бэлддэг байхгүй юу. Тэгээд өөрийнхөө дотно гэж бодсон хүмүүс дээр л хийдэг заяа. Тэгээ ингээ амар урьдчилж бэлгэж мэдсэн. Тэгээ би ерөөсө тэрийг эргээд нөгөө нэг ингэж боддоггүй байхгүй юу. Тэнгүүд яг нөгөө хайрын хэлн мөнгө эрэхтэй хүмүүс байгаа штэ. Тэр эрэхтэй хүмүүс чарь өөр байгаа байхгүй. Одоо жишээ нь манай найзлууч нь хайрын хэлн нөгөө ингээд би зовж болсон мөнгөө хайртай хүндээ зарцуулна гэдэг хайрын хэлтэй штэ. Тэнгүүд эсэргээрээ ёо амар үнэтэй байсан байсан гэж бол манай хүн хэлэхгүй. Харин эсэргээрээ би зовж олсон мөнгөө чамд үрж байгаадаа амар жаргалтай байна гэдгийг гаргахад анхандаа бол би амар кринжлдэг байсан. Гэтэ одоо яалчвал тэр хүний хайр хэлнэ тэр гэдгийг ойлгосон. Тэнгүүд шал өөр хоёр юу байгаас тээ хандлагаас тээ. Ааха. Тэгээ би яг тэрийг амар мэдрээд гэтээ ирчүүд минь нэр манайхыг одоо 33% эрэгтэй хүн сонсч илээ шүү дээ. Би бас айгу баяртай байгаа. Тэгээд харин үгүй нөө бараг 9-10% нөгөө хүүсэн тодорхойгүй л гарч ирэхгүй л аадр гээд тэгээд би тэр нөгөө нэг өөртөөхөө сонсогчдын хувийг ингээд нас масын бүгдийг байнга орж шалгаад байгаа байхгүй юу.
Тэгээд тэгэхэд энэ эрэгтэйчүүд маань сонсож байгаа юм бол ерөөсөө бити нөгөө юм тэр хүнийг баярлуулъя гэж бодож байгаа бол эргээд буцаагаад нөгөө нэг ингээд амар юм үнтэйсэн би ингээд бараг зовж байгаад ингээд яасан шүү гэдэг хандлага тэр хүндээ хизээч бити өгөөрэй. Ахаа тийм хэдий тийм мэдрэмж танд байсан ч гэсэндээ тэрийг битийн алдар амар муухай айгүй муухай мэдрэмж идэв шүү. Ахаа бүрээ ингээд гол зураад тэр гомдол нь ингээд ерөөсөө дотроос гардгуу юм шиг санагдсан шүү гэж хэлмээр байна. Бодож болохгүй бол ер нь бол энэ бол солонгос төрчил бэлгийн танд болоод явчихдаг шүү дээ. Нэг үг үйлдэл харааны ингэж гурван төвшмөр бэлгийн дараа хийдэг. Тэгсэн мөртлөөсөө л чингүүд өөдөөс чинь ингээд тэнд анхны уулзалтын дээрээ одоо юу гэх юм ир мэдгч юм уу? Тэнгүүтлээ шүдээ явуулаамаа ингээд Европ эрэгтэйчүүд бүр баян ирмэд идэв шүү дээ. Тэгдэг ч юм уу тэгээ манай монголчууд бол амар гүлэрдэг юм билээ. Тэг гүлэрдэг ч юм уу ингээ харж мараад удаа ингээ чиний одоо одоо юу гэх юм манай монгол ирчүүд л ингээ юм шиг санагдсан 10 жилийн хүүхдүүд эсвэл юм байж магадгүй чиний биеийн харьцаа чи хэрвээ гэж мэгээд байдаг заа чи ямар их тараглаа вэ чи ямар их тураа вэ гэдэг ч юм энэ бол бүгдээ яг солонгост ирчүүд хууль ёсны бэлгийн дарга болоо явчихдаг байхгүй тэгэнгүүт яг хууль эрх зүйнийхээ хувьд биш ч ялаа гэхэд нөгөө хүнд амар муухай мэдрэмж төрөгддөг шүү наад аргач хийх гэж бүтдэггүй шүү. Тэгээд эн чинь нөгөө хүнээ нөгөө жаахан хүүхдүүдийн л аргална наад чинь нөгөө нэг өдөж анхаарал татчих байгаа байхгүй юу? Ахаа өдөж анхаарал татчих байгаа байхгүй юу? Эм чинь бол угаасаа л жаалын л арга ир хүн бол тийм ярихгүй. Бусад өөр хүмүүсээс онцгойрсон байх таа гэж бодсон юм шиг байгаа. Мэдхгүй тэгж би бол бодож байгаа. Би зүгээр л би ийм юм бодохоор шууд тэгдэг байхгүй юу? Эднэр нөгөө нэг бусад хүнээс илүү анхаарлын татгал зүгээр л анхаарал татгал арга юм шиг байгаа юм. Гэхдээ миний өдөрч нэг тийм амар олон тэгж ярьсан санахгүй байна. Надад бол яг нэг монгол жаахан банд нэр энийг хэлчихье. Нөгөө нэг хөөрхөн октод баахтаа ч гэсэн хөөрхөн баадгаа. Чи ингээд бааж ахтаа ингээд би чи хөөрхөн баадгаа гэж юу гэж боддог гэх. Тэгэхээр би бүр чи юу яав чи юм яриад байгаа юм ингээд тэгсэн чи өөдөөс ингээд үгүй чи ингээд баасны чин дараа 0 арахаар өнөр тоосон үздэг. Энэ яг өөдөөс нэг албаар наваг юм кришдэлж алцуунаад байгаа байхгүй юу? Албаар тэгээд байгаа байхгүй. Тэгээ би бүр яг тоглоод байгаа юм бичээд энэ бүрээ. Тэгснэ чамайг 0 орсны дараа ороод өнөрлөл айгу гоё явах таа. Сарын өмнө надад бас нэг монгол залуу тэгсэн байхгүй юу? Ингээд бусдаас онцгойрох айгу сонирхолтой санагдаад идэм энэ их ёстой юм шиг санагдаад идэм гэмэрлээ намайг гэрт хүргэж өгч байгаа байхгүй юу гэд тэгснэ яг гэрэн гадаа явж байгаа за болгоомжтой ороорой гэж авдیں۔ Тэгээ миний энийг дүрж байгаа шүү дээ яагаад ороорой гэж чи ийм үг хэрэглэж байгаа юм гэж гэсэн чинь үгүй хинч чамаад ингэж хэлэхгүй би л чамаад хэлчихсэн тэгээ хит чамайг хүргэж өгөөд одоо болгоомжтой ороорой гэж хэлчихвэл дараа нь өөр хүн чамайг хүргэж өгч байхад энэ үгийг чи санах боломж шиг яа юу хуцаад байгаа юм бэ? Харин тийм энэ үгийг чи санаалцаад намайг санах болсон ч юм. Наад чинь жаахан хүүхэд юм уу? Жаахан хүүхэд юм уу? 6 оны. Оо амар жаахан хүүхэд нь штэ. Оо бурхан минь амар жаахан хүүхэд нь штэ. Жаахан хүүхдүүд ийм. Манай жоохон хүүхдүүд яагаад гэдэг юм аа. Би тэгээ одоо жоохон гомддаг ч гэсэн баярлдаг гэх юм уу. Өөрөө жоохон харагдсан юм байна гэж одоо баярлаа. Үгүй наадах чинь яг юу ахгүй юу? Жахан харахад бол угаасаа эднэрийн аж жахан харагдаад байгаа шүү дээ. Тэр бол үнэ. Тэгтээ харин тийм. Харин эсрэгээр ингээд надтай таарад байгаа юм жахан хүүхдүүд жаахан гэдгээ нуух гэж амар их оролцдог шүү дээ. Миний танд хэлчихлээ байна. Тэгснэ ингэж таахгүй юу? Одоо нэг орс хүүхэд бас тэгсэн. Чи ингэж яах штэ гэж би тэгсэн аахгүй юу? Тэгсэн миний насаас хойш бүр надад итгэдэг. Айдгаа харуулад. Тэгээд тэгсэн чинь өөдөөс тэгдэв. Нас тийм чухал юм уу? Чиг шиг аим тэгдэм юм. Амар нүдрүү ингэж би ингэж ихч мэд хүн сайн. Тэгснэ нүдрүү ингэ харснаа. Би бол хайрд орлол бас хамаатай гэж тэгж амар боддгоо ингэснэ яг нүдрүү ингэ харахаа болохгүй. Нүдэ анивч очихгүй амар. Харин тийм. Мэддэг арга гоё гэж ингэснээр санагддаг шүү дээ. Солонгос баар заяа. Нөгөө нэг солонгос хэтгүүд баар ороход яг нэрээ баарны сэтгэгнэлтний нэрээ сонирхолтой болоо гэж хэлчихье. Ингээд яг солонгос эрэхтэй хүмүүс олвол авир эвгүй заяа баарны сэтгэгнэлт бол заяа. Юу байд юм бэлээ.
Яг smile гэх киноноор гардаг шиг таг гөлрөөд инээгээд ойртоо тэтимэлээ ингээд алхмаар ингээд. Тэг ингээд аль зүйл бүр ингээд ойртоо лаа штэ. Тэнгүүд нь яг ингээд гараараа ингээд зайл гээл төгч штэ. Тэнгүү зайл чинь заяа. Тэгээд дахиад нөгөө талаас гараад. Начи яг өгч. Тэснэ. Аха. Чи үзсэн үү тэрийг? Тэг ингээд гарч ирснээ. Ахаад ингээд гараараа зайл гээл ингээд бид өгч байгаа штэ. Тэнгүүд ингээд ахаа нөгөө талаас гараад ирэн заяа. Солонгос ирэх хүмүүс тийм. Начи муу. Өгч нэг тэр юм чигдэл тэгсэн байхгүй юу? Аим шиг кино өгнө яваад инээ түрээд болдог. Нуурын дотор нэг хүн ингээ орчиж байгаа. Тэгээ нууранд нь хамаг гэдэг сүнс байгаа. Тэгсэн чинь ингээд гүнд нь өрхтөлж орчингуудлаа нэг амт ингээ яг ард нь ингээ нэг тал нүрээрээ живцэн байгаа аахгүй юу. Тэгээ хараад байгаа. Тэгээ яана гэж аим сүртэй энэ дэр ингээ зогцож байгаа ирэглүүгээ. Тэгээд чи яг тэр зогцох хэмжээгээр нэг артлан гүт гэдэг. Тэгээд тэр агшаа ингээ гарч байгаа штэ. Чид ингээ айн ингээ унтарч. Дахиад яана гэж аим сүртэй. Дахиад гарч яг Ер нь их тийм амар юм. Надад болохоор яг тэр смайл хийдэг кинол орж ирээд байгаа байхгүй нөө. Ойртоо инээгээд идэв штэ. Тийж орж ирсэн. Тэгээ солонгос хүмүүс яг тэгдэм билээ. Тэгээ дээрээс нь бас ингэсэн ш нэрэ. Тэр газар яг ингээд орцоо идсэн чинь захирал нь гээд нэг юм залуухан залуу байхгүй уртаас те. Тэр залуу коктейл явуулсан. Тэгснэ коктейл явуулснаа ингээд ирэхлээр би гахаад ажилд нь авчирч өгөхөр нь өөдөөс нь гахаад ингээд яасан бол гэдгсэн захирал нь. Шат ингээ өргөж төхөж мөхөө би бүр гайхаад яваад юм бэ. Тэгээд тэгснээ ингээд амар кринж заяо. Тинч ч угаасаа эргэтөнд олцох гэж биш яг нөгөө жаахан бүжилжаал гарах гэж орсон болохоор тэгсэн чинь яг нэг Монгол залуус ирснэ. Юу ухтартай ингээд дахин тэндээс гарч ир би тэгээд би юм уудгүй гэд. Тэгсэн чинь манай найз хажуунаас тэгдэг байхгүй. Маа найз ерөөсөө пи уудгүй. Пи уудгүй юм да. Тэгсэн чинь тэгээ юу уудیں ингээд тэгсэн чинь маа найз винолоо дээ. Тэнгүүд нөгөө нэг тэр бааранд нь вино байхгүй коктейл би мивл хатуу юм хомнод л байд юм шиг байгаа заяа. Тэгээд тэгсэн чинь би чи яагаад ичж байгаа юм бэ гэсэн чинь яадин гэдэг байхгүй. Тэгэхээр цагаас нөгөө залуу ахаал дааж гарч ирэл. Хөөе энд ингээд юу агаад байна. Вино байдгүй юм биш үү? Өөрийгөө салтгүй би тэгээд би чамд би юм уудгүй хэлээс дээ. Маа найз үгийг сонсчод. Тэгээ би чамд уудгүй хэлээс дээ гэсэн чинь би чамд болохгүй гараад аваад гэдэг. Монгол үг зөө. Би what the fuck. Тэг ингээ гараад ирчээл амар нэтэ энэ баарны сэтгэл чинь бол бүр амар муухай утгатай сэтгэл байгаа шүү дээ угаасаа. Тэр захирал нь яг бүр яг надад амар инээ түрээсэн юм. Яг нөгөө K-drama дээр гардаг шиг юм барай зогсцоо. Өргөж мөргөөд ингээд тулгасан за аахан тэгсэн за амар инээдтэй. Тэг ингээд баарны сэтгэлнэлтүүд болгоод бас тэгээ ингэсэн. Би энийг болохлээрээ хүнээс сонссон өөрөө хараагүй. Ингээд юу аваад идэг гэсэн. Одоо энэ ихтэй муухайлын манай Монгол охтууд штий. Баарнд ингээд залуу талхитахаараа очичоод убаа таксипи овсоо гэдгсэн. Хөөе такси би ч нөө энэтхэг ирчүүдийн арга шүү. Гэ Монгол зарим охтууд ингээд солонгосон дээр очичоод тэгээд идэг гэсэн. Тэгээд тэрийг бүр би бүр сонсч шоконд ороо. Тэгээд за үгүй хаа арайч тгийг хаа гэсэн чинь нэрээ гэд. Тэгээд тэрийг бүр амар олон мэд. Тэгээд үгүй хаа энэ зүгээр л хоб байхаа гэд гэсэн чинь нэрэл энэ яг ийм монгол охтуудын арга юм шиг лээ. Тэгээд яг ингээд гэс юу ачаад тэр баарнаас нь баг цухтах шахам угаасаа гэрчүүч амар арасгүй юм лээ шүү дээ. Яг нөгөө аваа хончих гээд байгаа байхгүй чаас та тий санаа нь бол би яг тийж ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ би угаасаа нэг хальт ганцаа бүжиглэх гэж л орсон юм чаа. Тэгээ ингээ гарах гад үүдэнд нь очичоод яг хувцас аваад зогсчихсон чинь шал танихгүй монгол эрт хүмүүс гинт гараад ирсэн заяа. Тэгснээ хаач байгаа юм байж байгаа ингээ би бүр шокнд ороод би тэгсэн бүр ингээд байж болох хамгийн мухаараа зэхэлзээд. Юм асуух болгонд нь зэхэлзээдсэн. Тэгсэн чинь бүр ингээд бүр ичгүй таньдаг хүн шиг юм яриад л тгүү. Тэгэхээр ми бүр дургуур байна. Зайл. Тэгсэн чи яг сайхан зайлсан. Би ингээ амар зэхэлсэн заяа бүр ингээд ингэж харж надаас бүр амнаас үг гарахгүйсэн бохгүй. Энэ яагаад ингэ мэдрэлээд байгаа юм бол гэж бодоод тэгээ би зэсгээж байгаа. Зайл. Тэр зайл их сайхан орсон. Яг сайхан зайлсан. Тэгснэ бас манай найзтай нэг явжсэн чинь нэг монголгаар ирснэ заяа. Тэгсэн манай монголчууд яах ийм юм дээр яах муу юм шиг байгаа заяа.
ирснээ маа тэр нөгөө найзыг таньдаг хүн юм байна л да. Хамт нэг ангид суудаг гэсэн гинэ өмнө нь. Хичээл үздэг гэсэн гинэ. Тэгээд тэгснээ ирснээ нөгөө нийлээ хамт явах гад гэсэн чи би нөгөө өөдөөс нь шууд чи зайл гэсэн байхгүй юу? Хөөе би чамайг юу сонирхгүй байна гэд. Тэгээд тэгсэн чинь надад ерөөс эргэтүүгээ танилцах бол байхгүй зайл гэд. Тэгээдсэн чинь манай найз руу агсраад идэв. Хөөе би чагаа ингээ хөөхөн дүү гэж бодож байхад чинь найз чинь надад яаж ярьцаад байгаа юм бэ гэж мэгээд. Тэгээд тэгэхээр нь тэгснээ ингээ ахаа аахгүй тэр ахвал. Тэгээд тэгснээ ингээд хамт явж байгаа найз нь хэрнэ надаас дүү аахгүй. Нөгөөх нь ингээд нөгөөх нь болохоор ингээд хажууд ирээл талж байгаа тэр бүр модель найз охинтой гэсэн шүү дээ. Би сүлх мэдсэн шүү дээ. Тэр тэгснээ нөгөөх нь болгоо зүгээр хэдэл ингээд эвтэй байлдаа ингээд цаашаа ингээд явал тамаа байлдаа энэ гэсэн. Би ямар залуутай явах бодол байхгүй. Юу яриад байгаа ингээд. Тэгээд тэгсэн чинь нөгөө залуу ирснээ танилцъя гэж мгээ тэгснээ нэрээ хэлэл нас масаа хэлцэхгүй. Тэгээд тэгэхээр нь би чамаас их чинь байна надтай бит юм яриад байгаад. Тэгээд тэгсэн чинь нөгөөх нь болохоор өөдөөсөө нэрээ маа найз руу жаах юм бич та хоёр моёр гэд намайг нөгөө маанаас надаас дүү болохоор чацуугээ бодчих. Тэгээд өөдөөсөө сан тэг чи яах гээд амах гэдэг. Чи жаах юм бич ямар том доотой ингэ намайг. Өөдөөс угаас алцганаад авч явах гэсэн чинь би хэрэлдээд ангууд уурлаад байгаа байхгүй юу? Тэгээд тэгэхээр ямар том доотой юм тэгэхээр хөө би танаа найзаас ч юм бол их юм байна гэдсэн чи. Яхаараа гэд нөгөө найз нь надад насаа хэлснийг мэдэхгүй байгаа байхгүй тэр ах. Тэгсэн чи нөгөө найз нь надад яс ирээ нөгөө хажууд алцган жахта насаа хэлээд бүх юм хэлээдсэн байхгүй. Тэгэхээр би найз чи надаас дүү юм байна. Би юм жаахан бацаанууд сонирхдаггүй бас хөгшин залуусан сонирхдаггүй яав гэ. Тэгээд тэгсэн чи харин өөдөөс хин манай найзыг чамаас дүү гэж юм та найз чи өөрөө хэлчихэд байна гэн. Би наатахнаас чи ихч гээд би их юм байна болох уу гэд амар бантаад байгаа мөртлөөсөө нөгөө нэг юм гүрийгээд хэрэлдээд авч явах гэж чирээд тэгэл. Амар инээдтэй тэгээ тэгсэн чинь манай найз ингээд сүлтээ айцсан заяо тэр ахаас нь тэгсэн чинь маа тэр найз өдөөс би жаахан яагаад байна гэхээр нь би шууд нөгөө ахын өдрөөр харж би ч гэсэн энэ ахаас амар яагаад байна энэ ахаа айгу амар интээг чи нөгөө ах ингээ бүр бантаад ихсэн заяо. Тэгэхээр би баг ойлцоо. Энэ хахаас амар айгаад байна гэх. Би тэгээ ойлцсон за. Тэгсэн чи нөгөө найз нь банцсандаа найзаагаа авч явсан. Тэгтээ амар удаан зурлцсан. Амар сонио. Бүжгэлтгээ дээрээд байдаг хүмүүс юм тий. Тэгээ би яг угаасаа юу ах тэгээ би угаасаа бүжиглэх гэж лаарсан тэгээд нэг юм хэдэн удаа л энэ тентхийн баар орж исэн. Тэгээ яг хид удаа орохдоо яг ингээ эрэгтэй хүмүүс нь бүр ингээд үхэж байгаа юм шиг. Бүр тэгээ ядж хахад нэг юм арай ингэдэм мэлээ амар инээдтэй ингээ ганцхан охин дээр баг 20 30 улаа ингээ шаваад байдаг. Тэнгүүд амар инээдтэй яг тэгж яхад нь бас ингээд өөр охтууд нөгөө нэг голуур нь орж ирээл наалтаал нөгөө дээр наалтаал. Бас охтууд нь нөгөө үдийгээ заороод. Ааха тэгээд идэм лээ тэгээ ингээ миний бүр амар инээд рүү юм таньдаг охин бохноо ингээ харчаад пөө хэрэгтэй үнд ингэж бүксөө нааж мөмө нааж ингэж бүжиглж болдсон бах таа гэл. Тэг ингээд дараа нь тэр охтуудын гарч ирж мэрэл ярьж байгаа яриаг нийнтэндээ сонсож байгаа штэ. Тэгээ тэгэнгүүт юу байгаа л тийм лээ. Үгүй. Улаан цайм ингээл очиод наалтаалсан гэж сая харснаас тэр залуу над дээр ирж наалтаад гээл. Өөрөө наалтаадсан бижиж надаа харин эсэргээрээ хүн надтай ирж ингээд наалтад заваарч бүжиглээ миний биед хүрсэн бол миний шижиг хүрээд би хүнд ирж чадахгүй байхгүй юу. Харин ч эсэргээр ингээд цухтагаал бүлтрээл тэ нэр. Харин тий тэг ингээд цухтагаа явж байгаа байхгүй юу. Тэгээд тийж яхад чинь яг эсэргээр ингээл наалтсан миний бүхсэн түрүүс хүрчтий ингээл тэгж мэж ярьж байгаагаа бахархаж яриад харна октод миний та нар ариун нандин биеийн чинь ир хүү ингээд хамаа намаагүй хүрээд заваараад гарах хурууга наагаад оролдоод авах одоо бахархаж ярмаар зүйл юм уу гэж бодсон. Гэрөө магадгүй тэгэж амар дурандаа биш дургуутай ингэж бие хүргэсэн юм тохиолдлоо байв шүү шингүү хий шиг. Тэр 24 дол ажилдаг дугаар мөр бие хэлсэн мэлээ шүү дээ. 13 хэвлээ 94 лөө 13 94. Тэр юм л залгаж малгаж юм. Тэгээд үгүй хамгийн гол нь тэр охтууд чи өөрсдөө дуртай болоод тэгж байгаа байхгүй юу? Гэ хамгийн гол нь үгүй шингүү хийхээр байсан болвол гарч ирэл түр надад харснаас надад ингэж хүрээд яас нэрээ тааныг жатсан бахта тэгсэн чи тэр залуу ингэж ирж наалдаал малдаал гэл ярьж байгаагийн сонсохоор энэ бол шингүү хийхээр муухай мэдрэмж яваагүй байгаа зү. Гэхдээ тэр охтууд ингээ амар жаахан охтууд ч тий 19 өстэй охтууд ч тий. Тэгээ тиймэрхүү юмнууд байсан. За одоо энийг яриад байвал чи дуусахгүй амар их кейс байгаа болохоор.
Арчилсан энэ дугаараа болол энэ үргээд асуусан дээр. Тусдаа ихлэ би сэтгэл санаагаа биччихье. Тэгээ ямар ч хэлээс иймэрхүү сонирхол хач юм байна. Их яриад байвал хов ихтэй байна. Өнөөдрийн дугаар маань та эцтэйгээ сайхан дундаа цагаан тавиад гоё ярьлаа. Дараагийн дугаарын сэдв мэдрийг одоо бид хоёр бүр чанартай бүр гоё баг. Тийм дараагийн дугаар дээр энэ удаагийнх дээр ялч хүн нөгөө нэг иймэрхүү юмнаас сонирхолтой байгаа юм болов гэж бодоод яг орон орны залуугийн сэтгэлгэлтийг сайхан ярьлаа. Тэгээ хүмүүс ч өөрөө тэрийг яриад өгнө. Харин тэгтээ хүмүүс яг шоуны амьдрал амар сайн яриад үгүй. Шоуны амьдралыг бол би тийм сайн мэдэхгүй учраас сая нөгөө албаар төгсгөлт нь би оруулсан шалтгаан нь яг нөгөө шоуны амьдрал яриад өгөөч гэж айгуу яатсан болохоор тэгээ би албаар нөгөө яг цөөхөн гарсан тохиолдлынхаа юмыг сая бүр албаар хүчээр оруулж ирж ярьж байгаа байхгүй. Аха. Шоуны төрөлч гэсэн баармарч гэсэн өөр плейсмент гэсэн өөр бүх олон төрлийн залуучуудтай орон орны хүмүүстэй уулзчихж байгаа болохоо зэрэг. Ялгарын цаг гаргаж өгсөн бахаа гэж хэлж байна. Нэ гоёлаа. Та нартайгаа сайхан яг ийм тухтай хоббацаг өдчих. Тэгээд байнга сонсдог хүмүүстээ баярлалаа. Хайртай шүү. Та нартай хайртай шүү. Тэгээд өөртөөхөө бүр амар сонирхолтой түүхийг ярмаар байгаа. Надад бүр би бүр айгүй сонирхолтой хүн шүү. Ингээд тийм хүн байх юм бол холбогдорой. Тийм хүнтэй гоё зочинтой дугаар хийх боломжтой шүү. Тэгвэл цай биш банчтай цай тавь шүү. Сэлэрэ дэ чи битний юм хөгшин яриад ээ. Яа чи бараг өдөр болгоод тийг санаа наваад шиг. За ягтаж энэ дугаарыг энэ хүрээ айгүй гоёор ингээд дуусгая. Тэгээд бид хоёр явж амттай мэдлээ. За дараагийн дугаараар олцгаая. Bye.